Сайн байцгаана уу? Хэрвээ чи подкастын анхны зочинтой та бүхнийг танилцуулах гэж байна. За би хэрвээ чи гэдэг подкастыг өөрийнхөө лайв хийдэг өрөөнд хийж байхаар шийдсэн. За энэ хэрвээ чи гэдэг подкастэнд хэн өргөдөх вэ гэхээр дандаа яг Монгол тулгарч байгаа асуудлууд дээр өөр шийдэлтэй, өөр санаатай. Энэ одоо эрх баригчдын яриад байгаа зүйлд эргэлздэг, итгэдэггүй, яагаад итгэдэггүй гэдгээ тайлбарлаж чаддаг. Тийм хүмүүсийг би одоо өргөе гэж бодож байгаа. Хэрвээ бид нар эрх баригчдын ярьж байгаа зүйлд ингээ хоосон үнэмшээл тэрийн дагаал ингээд явах юм бол манай Монгол улс ерөөсөө урагшаа явж чадахгүй байна. Тийм учраас эднэрт эргэлзэх хэрэгтэй. За гэхдээ эргэлзэхийн тулд бид нар маш тоо баримттай үндэслэлтэй хамгийн гол нь техник ажил мэддэг, тайлан тооцоог уншдаг тийм хүмүүс бол их үндэслэлтэй эргэлзээнүүдийг гаргаж ирдэг. Тэгээ өнөөдөр би одоо анхныхаа подкастад өөрийнхөө хамтран зүтгэгч, жорлонгоо өөрчлөлт төслийн удирдагч Дашны мөдөг залууг урьсан байгаа. За Дагийн бол маш олон төслүүд дээр консалтантаар урд нь ажиллаж байсан олон одоо тайлангуудыг уншижсэн. Ялангуяа манай Монголд болж исэн томоохон төслүүдийн талаар нэлээд одоо дотоод мэдээлэл сайтай уншиж судалсан зүйл ихтэй ийм зочин байгаамаа. За сайн байна уу Даги? Сайн. Өдөр болгон л ярьдаг юм өнөөдөр юун дээрээс камер харж байгаа юм шиг байна тий. Өнөөдөр би чамаа камерын өмнө яагаад урьж байгаа вэ гэхээр хоёлынгийн хооронд л ингээд машин дотор ярьж яадаг, тэнд дамбад ярьж яадаг, тийм гудамжинд ярьж яадаг тэр зүйлийг залуучууд сонсоосаа гэж чамаг одоо ингээд өөрийнхөө гэртийн өөрийнхөө лайв хийдэг өрөөнд урьсан юм аа. За тэгэхээр өнөөдөр чи хоёрын ярих гэсэн сэдв бол би эрчим хүч гэж бодож байна. Эрчим хүч гэдэг сэдвээр чамаг урьсан байгаа. За тэгэхээр эрчим хүч ярихаас өмнө хоёлоо дамбын байшингаас эхлэе. Энэ өвөл дамбын байшин болвол жорлонгоо өөрчлөлт төслийн хүрээнд одоо хэрэгжиж ирсэн төсөл. Гэхдээ тэр байшинг чи зохиосон, чи бүтээсэн тэр байшинд чи одоо эрчим хүчний болон дулааны шийдлүүдийг туршилт явуулж тайлан гаргасан. Тэгэхээр эндээс эхлэх үү? За эхэлчихээ. Уг нь бол миний бодож ирснээс арай л өөр эхлэх гэдэг. Эрчим хүч гээд сайн дамптаар гарсан шүү дээ. Тэгээд ирэхэд бид хоёр бол буур анх адилхан 6 сард байшингаа орж эхлэхдээ л мэдчихсэн шүү дээ. За өвөл тог тасрах нь тодорхой, төл шалдахгүй тодорхой, хүүтэн байх нь тодорхой. За яах вэ? Энэнийг яаж давж гарах вэ гэдээ өөрсдийнхөө бодож исэн бүх юмаа хийсэн. Гэхдээ л яг тэр бүх юмыг хийгээл яваад байгаа мөртлөөсөө сая тог тасрахад ямар нэгэн байдлаар асуудал гарсан. Тэгэхээр энэнийг бол яг хамгийн ихний ээлжинд ярих нь зөв юм болол гэж бодож байгаа. За дамп дээр бол юу юм? Миний бодож ирснээр бол за ямар ч үсэн эргэн үеийн хувьд бол өөрийн хувьд хийж чадах ганц ажил бол ер нь байшингаа дулаалах юм. Байшин дулаалж чадвал эрчим хүчээ хэмнэ. За эрчим хүчээ хэмнээд бага хэмжээний эрчим хүчийг болж өгвөл бүр сүлжээнээс яаж авахгүй зохион байгуулах вэ гэж бодоод тэн дээр чинь нүүрс төлж үзлээ. Газ шатааж үзлээ. Газын цус хөрлөж үзлээ. За сэргээгдэхийг суйрлуулж үзлээ. За тэгээ хамгийн сүүлд нөгөө агарын дулааны цус гэдэг юмыг суйрлуулж үзэх гэсэн цагч байсангүй тэгээ айгүй амар үнэтэй болохоор болчихсон. Мөнгөч байсангүй. За тэгээ цахилгаанаар үзлээ, өөрөөр нь дулаалж үзлээ. Нүүрсээр үзлээ, газаар үзлээ. Ер нь бол байж болох бүх юм л тушаад өгсөн болохоор одоо яриа л гэж цагна гэж бодсон. Дээр нь сая нэг өнгөрдөг 7 хоног бол өстой үнэхээр гамшиг боллоо шүү дээ. Асар хүүтэрсэн тий. Хүүтэрсэн яг хүүтэндээ давхцаад тог тасраад гэсэн. Тог тасрахтаа ер нь өстой хотын төвийн тог тасралт, дамбын тог тасралт хоёр чих өөр юм билээ шүү дээ. Дамбад бол ерөөсө Монголын хамгийн их тог тасардаг газар гэж би анзаарсан. Одоо чи зайтанд бол тог тасарч байгаа юм л да 2 цаг тасарч байгаа. Дамбад тасрахаар шүнжин тасраад алга болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг халаалт маань ерөөсөө ажиллахгүй байсан шүү дээ. Тэгээд чи энэ бүхнийг туулаад өөрөө ингээд хүүтэн байшин хойлоо ингээд газа гисгэх гээд ингээд өдөржингөө тэнд ажилдаа зуралдаж байх үед чи надад ярил гэдэг байсан шүү дээ. Энэ манай Монголын энэ одоо улс төрчид ялангуяа энэ эрх барьж байгаа нөхдүүд энэ улсынхаа ерөөсөө суур юмнуудыг мэдэхгүй байна. Эдгээр ерөөсөө суур юмнуудаа мэдэхгүй учраас зөв юмнасаа барьж авч эхэлж ажиллаж чадахгүй. Зунжангаа шал буруу юмд хөрөнгө оруулсан. Тэгээ өвөл одоо ингээд юм гамшиг боллоо гэж хэлжсэн. Тэгэхээр хоёлоо яг тэндээс эхлэе. 100 одоо юу хийж болох байсан бэ? Чи хэрвээ жишээлбэл Чойжл сөрөнгийн оронд байсан бол одоо за Чойжл сөрөнг бол усын наадамд яваад гисэн шүү дээ 2 тэрбум төгрөг хандуулаад чи жишээлбэл Чойжл сөрөнгийн оронд байсан бол 100-ны 3 сард юу өгөх байсан бэ? Өвөл ингэж тог тасруулахгүй байхын тулд за яг 100 бэлдээ бол хугацаа баг шүү дээ. Баг. Тэгээд зүгээр би бол яг ингээ бодглохлоор ерөөсөө сайн тог тасарсан гэсэн. Тэгээд тог тасарлаа гэдэг
Явхад бол манайх нөгөө ардын дэнд байхгүй. Чимэлтэй 4 1-р ороо. Манайх бол огт тасраагүй. Ягаад тасраагүй вэ? Тэр авийнхан 3 дугаар цахилгаан станцаас дулаан тог авдаг байхгүй. Их үүсвэр тэнд 3 дугаар цахилгаан станц байна. 3 дугаар цахилгаан станцд аз болж осол гарсангүй, дулаан тасалдсангүй. Тэгэхээр саяны тог тасалт бол бидэд мэдэгдээгүй. Дамбад ягаад тасарсан бэ гэхээр тэр авийн хэрэглэгчнэр чинь 4 дугаар цахилгаан станцд байгаа байхгүй. За нэг ийм байна. За хоёр гээд ирэхээр ямар ч юуны яг цахилгаан дулааныг хариуцж байгаа хүн бол ерөөсөө нэг засвар үйлчлэгийг л хариуцах хэрэгтэй байхгүй. Яг энэ байдлыг мэдж байгаа. Бүгдээрээ бүх юм мэдж байгаа шүү дээ. За Монгол өвөл хүүтэн болдог. Хатуу өгөгдөл. Өвөл хүүтэн болно. За. Нэг, хоёр өвөл хүүтэхтэй зүгээр нэг хүүтэн болохгүй. Шүндөө хасахгүй ч. Болно өдөртөө нэг за гайгүй бол хасгаар уу. За хасах хоёр бол. Нарны эрчим хүч эрс буурна. За тэгээд явна. За нарны эрчим хүчгээд ирэхээр нар дулаалаад ингээ явъя гэхэлэр нэг тэгвэл нарны нөгөө панел алах нэг юм байна. За өвөл бол тэр бол хэцүү юм бэл. За эсвэл байшингийн цонхнууд их том байж ирсэн нөгөө нарны элчин дулаацсан. За тэгээд ихлээр хотод ингээд яотон шиг өөрөө тавьсан байшингууд нөгөө нарны чинь авч чадахгүй. За нэг юм байна. За дараагийн ээлж эренгүүт яг эренгүүт манад бол ерөөсөө юу гэдэг вэ? Манайхаас нэг ингэж л хангаад байгаа шүү дээ. 4-р цахилгаан станц 1979 онд ашиглалтанд бүрэн дууссан. Бүрэн одоо дуусаад ингээд 100%. За тэр нэг 780 мегаватт орчим дулаан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. За 3-р цахилгаан станц 1966 оноос баригдж эхэлсээр байгаад бас нэг 77-8 онд дуусаад 100% болсон. За нэг 185 мегаватт. 95 орчим байх юм байна. Өнөөдөр би нөгөө 185. За тэгээ гарлаа дээр нь дарахаа эрдэнэ тэгэхээр төв эрчим хүч нь 1200 мегаватт болж байгаа байхгүй. 1200 мегаваттын дулаан эрчим хүчил бид нар ингээд улсаараа үйлдвэрлэж чадах нэ. За сая яг тэр хүүтрлийн үеэр бол эд бүр амар хүүтрнэ гэдэг чинь эрчим хүч хийлгэл болсон. Хүн болгоо нүүрсээ төлөөд дийлхэ болохоор тэн залгаж эхэлнэ. За ингээд явсараа баг 1750 мегаватт болсон. За ингээд нэг 500 орчим мегаватт зөрж байгааз. За энэ дээрээ гаргаад ирэхээр нэг бэлтгэл ажил хийгээд нэг доо юуны нэг шөндөө тоогоо хураад нэг цахилгаан цэник ураагур станц байгаа. За хамгийн маш авсаар байгаа нэг яг оргил ачааллын үед бол 315 мегаваттыг бүгдээрээ дийлэхгүй болохоор Оросоос авсан. Тэгэхээр энэ бол ингээд бүр тодорхой тоо байхгүй. За хоёул их олон тоо яриад энийг тоогоо үргэлжлүүлж дараа нь ярив. Би тэрнээс өмнө биш үү эрчим хүч гэдэг бүтээгдэхүүнийг залуучууд олоосоо гэж бодож байна. Эрчим хүч гэдэг чинь зүгээр нэг хин нэг үнэ үйлдвэрлэждэг ингээд цаамц өмд шиг юм бүтээгдэхүүн биш те. Нэг тийм сонин бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгэхээр бүх одоо хүнд дутагдаад байгаа одоо энэ 315 мегабайт Монголд бидний үйлдвэрлэж чадахгүй байна. Бүгдээрээ нийлээд үйлдвэрлээд хадгалаад хураагаад бид нар бол саяын хүүтний үеэр 315 мегабайт дутлаа гэдэг. Тэгэхээр бид бүгдээрээ энийхэн хүчин чадлыг нэмэгдүүлээ, эрчим хүчээ нэмэгдүүлээ гэл энэ тийм нөгөө бүгдээрээ ярьдаг. Гэхдээ шинэ эрчим хүч бий болгоё, шинэ хүчин чадал бий болгоё гэхэд тэр чинь яаж бий болгох юм? Юу яаж тооцоолж бий болгох юм? Зүгээр станцууд байдаг гэдгийг хүмүүс ойлгодог. Гэхдээ ягаад станцууд нь баригдчихдгүй юм? Ягаад ингэж эрчим хүч гэдэг бүтээгдэхүүн үргэлж дутагдчихэдэг юм? Тэр яг нөгөө саяны юу л гаргаад байгаа юм л да. Одоо ингээ гаргаад ирэнгүүт хүн ам олон болгоно. Барилга машин нэмж баригд мэдээж эрчим хүчний хэрэглээ өсгөн. Гэхдээ яг ингээ яриад байгаа чинь түрүүний хэлдэг чинь 1715 гэдэг чинь хамгийн дээдлийн хэмжээ байхгүй энэ жил. Энэ жил бид яг тэрүүнийг хэрэгжилж л хамгийн нөгөө хүүтэн тог хэрэглээд. Гэтэл өдөр болноо. За тогны хэрэглээ буурнаа. За шөнө бол нөгөө болонгууд тэр 1715 хүрж исэн өдөр чинь өдөр нь болгонд 1540 болчихж байгаа. Ингээл одоо 200 хараа мегаватт буурч байгаа байхгүй. Өдөр шөнийн ялгаа бол 200 мегабайт. Өвлийн хүүтэнд. За 100 болонгууд энэ тоо чинь бүр ерөөсөө 800 болоо явчихна. Бүр тал нь байхгүй болчихсон. За тэгээд 800 гэдэг одоо тэгтээ тоо бол тэр үнэнд би олж араагүй. Тэгтээ ер нь бол 100 болохоор бүр маш буурдаг. Тэр бол ойлгомжтой. Нөгөө цахилгаан станцууд чинь нөгөө бүрэн хүчин чадлаар ажиллахаа болчихно. Станц гэдэг юм чи өөрөө бас миний ойлгосноор бол
үйлдвэрлэж байгаа дулаан тогоогоор өөрөө айгүй хэрэгэлт юм байл шүү дээ. Тэгмэд гадаа дулаараад ирэхээр станцын нөгөө хамаг хэрэглэж буураад хүмүүсийн нөгөө өдөр уртсаад гэрэлж идэн басаад дулаан хэрэглэхээ ойлоод ингээд хэрэглээ бочтой. Тэгэхээр зуны ялгаа байна, өвлийн ялгаа байна. Өвөлдөө болохоор өдрийн нэг ачаал, шөнийн ачаал. За энэ үнийг чинь тоолно гэдэг чинь өөрөө хэрэглэгч тал дээр нийлүүлэгч тал чинь хоёр талаас тоодох ажиллагаа байна. За одоо наадхан дээр чинь би яг залуучуудад тандаад хэлэх гээд байна л да. Эрчим хүч гэдэг юмыг ойлгохын тулд энэ хувирдахаа ямиг л ойлгох хэрэгтэй юм тий. Байсыг л ингээл ачаал нь өөрчлөгдөж байдаг, хэрэгцээ нь өөрчлөгдөж байдаг. Нийлүүлэлт нь тэр хэрэгцээндээ нийцэх хэрэгтэй байгаад байдаг. За жишээлбэл маш том хүчин чадалтай станц байлаа. Өвлийн энэ эд ачааллыг бид нар даалаа гэж бодъё. Тэгэх юм бол зуны одоо бага ачааллын үеэр тэр станцын илүүдэл энергийг хэн хэрэглэх вэ? Эсвэл мөнгөний хэн төлөх вэ? Наад чи өөрөө л асуулт. Тэгэхээр ерөөсөө яг станцын мөнгийг хэрэглэгч л төлж таа. Өөр ямар ч арга байхгүй. За хэрэглээгүй ч гэсэн төлөх юм. Хэрэглээгүй бол байхгүй. Гэхдээ тэр чинь ямар ч тохиолдолд нөгөө за станцаа зогсоочлоо. Энэ чинь зүгээр бид нар нэг гарангуудаа хэрэглэдэггүй утсаа унтраагаад гармад хийцтэй үгүй шүү дээ. Тэр чинь айгүй том байшин сав байна. Бүр огт ажиллахгүй байлаа гэхэд хадгалал хүмүүс ман зуны ачаа гэлэн цалингаа авна, үйлчлэгээгээ хийн. Ингээл зардал бүр огт асахгүйсэн ч гэсэн гарах байхгүй. За тэрний мөнгийг төлнө. Нэг юм гар. За тэгээд эренгүүтээ миний ойлгож байгаа бол дулааны цахилгаан станц гэдэг чинь өөрөө бас их зовлонтой юм бэл. Ингээд юу очиж үзсэн. 130 нь галлах гэсэн нэг муу ажил, унтраах гэсэн нэг муу ажил. За дээр нэг. За ингээ хоёр дахь зовлон юм гэж. Тэр доороо за одоо хасаа гэж хасаачдаг. Бэлтгэл ажил хэрэгтэй. За бүр нэг том ажил. Юу байгаа нөгөө станц чинь нөгөө бидний нөгөө нүүрсээ нөөцлөл гэсэн нэг ажил. Нүүрсээр ажилладаг станц. Өдөр болгоно манайх чинь бүгд л нүүрсээр л ажиллаж байгаа шүү дээ. Одоо нөгөө нарных, салхиных тэр нэг зай ураагаар бас босд бүгд л нүүрс зөөгөл хотын төвөр чинь л нөгөө нэг замаа хааж байгаа л нүүрсээ зөөгöd байгаа шүү дээ. Яг тэр нормтойгоор бол одоо яг үзээгүй нь би яг тухайн үед авч явах тэр чинь доорож нэг сарын нөөцтэй байх хэрэгтэй гэж. За сар төлөх хэмжээний нүүрсийг станцын гадаа хадгалах нэ. Сая тэр Бүржүүдийн станц чинь цоошны станц ашиглалтанд орлол гэдсэн. Тэр нүүрсний нөөц нь байхгүйгээсээ болоод сая бодоо олцоогүй. За тэр бол яахгүй зүгээр хальт мэдээллийн нөөц нь зураг төсөл нь дутуу байсан, дутуу тооцсон л гэсэн зүгээр яг альбесны мэдээгээр бол тэр нөгөө юу л яасан бэл шүү дээ. Тэр нөгөө төс дамжуулах юм хөлдөл тэгэл станц зогссон бэл шүү дээ. Тэгээ саяны хүүтнэр бүх юм давтчих байгаа байхгүй. Дөрөвдүгээр цахилгаан станцын 100% идчихэж байгаа. Нөгөө бөөржүүд нь нүүрс нь хөлдөөд байхгүй болчихж байгаа. Дамжуулах гэсэн амар хүүтэн болцсон учраас хүн болгон ч нөгөө нүүрс төлөхөөсөө гадна өстой байж болох бүх халаалтынхаа нөгөө юм уу тэн мэнэ залгаад ингээ бүр нэг ачаал нэмэгдээд бүх юм давтчих байгаа байхгүй. Тэгээ ирэхээр яг ингээл харангуут бид нар одоо тэгвэл эрчим хүчний сайд гэдэг хүн чинь ер нь одоо энэ олон эрчим хүчний их үүсвэрүүдийн балансыг хэрэглээтэй нь үйлдвэрлэлтэй нь балансыг барьж сууж байгаа хүн гэж ойлгож болох уу? Үгүй тэгчл яам байх шүү дээ. Тий. Яам бол станц хариуцдаг. Тэр чинь тусдаа төрийн өмчтэй үйлдвэрийн газар байж байгаа. Цахилгаан төвөгт төгжөөл, дулаан төвөгт төгжиж бүгд төрийн өмчтэй үйлдвэрийн газар байж байгаа. Яам яах гэж байна. Болтлоо боловсруулах шүү дээ. Тий. Дутвал яаж нөхөх юм? Илүүдвэл яаж хураах юм? Тэргэл тооцоолно гэсэн үг. Илүүдсэн эрчим хүчээ хурааж чадах бид нар 100. Эсвэл одоо 100 энийгээ зогсоох нэг ажил хийлгэн, дараа нь асаах нэг ажил хийлгэн тэгээд энэ ажлыг өдөр тустай. Тэгээд нэг л юм асууж. За дамбад хэрэг яах вэ? Дамбадаа чи өөрөө бат. За тэгээ дамб чи ерөөсөө айгуу сонирн байсан шүү дээ сая. Цахилгаан тасархад одоо бид нар нараар хэсэг ингээд нөхөй гэж бодсон шүү дээ тий. Нараар хэсэг ингээд нөхөй гэж бодсон чинь нар ерөөсөө 3-4 цаг зөвхөн одоо гэрэлчэдээ хасгаал, телевизээ хасгаал, тэгэл нэг хөлдөгч орлон маань байгаа. Тэр хөлдөгч орлонгийн маань хасгаал одоо тэр газын плитхний тэр нөгөө зөвхөн газны жижигхэн синс, газын зоохны маань жижигхэн синсийг ажиллуулах ийм жижигхэн одоо тогны хэрэглээг л нар маань нэг 3 цаг л хангаж чадсан шүү дээ. 3 жишээ зөв сүүлийн өдөр бол юу вэ? 11 цаг л хангаж дээ. За яг сүүлийн өдөр чинь бас нар нэлээд тусцсан үед тэр өвлийн тэр нэг эд хүүтний чинь үед нарч тусдаггүй мэлээ шүү дээ. Ерөөсөө нарч авахгүй. Тэгээ тэр үед бол зүгээр ингээл нам зогссон шүү дээ. Нүүрс байгаагүй зүгээр
нүүрстэй байсан болоосаа гэж бодтол нам зогсон. Тэгэхээр тэнд бол би баланс алдсан л гэж бодож байна. Дамб дээр бол манайх яг хурааж болох нь болно. Ер нь гарсан байгаа. Миний ойлгож байгаа бол 108 мегаваттын цэник хураагуур юм шүү. Тэгтээ нөө цэник хураагуур чинь өөрөө тэгээд хэрэглээгүй ч хэрэглэсэн ч хэрэглээгүй ч тодорхой хэмжээгээр алдагдал гэж л байдаг. За миний ойлгож байгаагаар бол яг хөө 1-2 өдөртөө бол нөгөө за цэнгэллээ 100% боллоо гэхэд бол 7 хоногийн дараа гэхэд юу 100% 95 ч гэдэг юм 90% бол 6 сарын дараа асаахад шууд 100% байх юм боломжгүй байхгүй. Тийм байна. Тэгэхээр тэрүүнийг хэрэглэх ёстой. Тийм байна. Тэгэхээр цэник хураагуурын станц бол барьсан 150 гарсан. Мегаваттын цэник хураагуур барьсан гэсэн. Гэхдээ тэр нь сая ямар нэмэр болсон. Үгүй яасан бүү мэд. Тэр бол тодорхой мэдээлэл өгсөн. Тэгэхээр бол ер нь мэдээч хэрэг надад бол тэр хураахан зөв яг манайх шиг юм огцон хүйтэн болоод өдөр шөнийн зөрүүтэй байгаа үед бол тийм юм хийж л охин зөв гэж бодож байгаа. Тийм. Дээр нь өшөө одоо сурлуулсан зүйлийнхээ одоо нэг фидбек гэж ярьдаг шүү дээ. Яг бодит тоо бидний анхны төсөөлөл хоёрын зөрүүг одоо гаргаж авах хэрэгтэй юм шиг тий. Бид нар анх тоолохдоо бол 150 мегаваттын цэник хураагуурыг тавьчлаа гэл ингээл 150 гэдэг тоонд нэтгээ явуулсан. Гэтэл тэр чинь 150 чинь халуун орны 150 одоо өвлийн хүүтэнгийн 152 чинь яг жинхэнэ дээрээ 150 байж чадсан уу юу? Яг алдагдал нь хэд юм бэ гэдгийг хинч мэдэхгүй л. Тэрүүнийг бол би ястай. Тэр харин тэр тоог ерөөсө зарлахгүй ч гэдэг мэдэхгүй тий. Зарлаагүй учраас. За тэгвэл юу яа? Цааш нь эрчим хүчнийхийг ингээд нөгөө ховромтгай заавал ингээд баланс таруулах хэрэгтэй гэдэг ийм бүтээгдэхүүн байгаад байдаг. Тэгтэл манай Монголд яг одоо энэ балансыг тэнцвүүлж болох байсан. Одоо өнөөдрийн алдагчаад байгаа балансыг тэнцвүүлж болох байсан. Янз бүрийн төслүүдийн одоо санаанууд Монголд явж идэг. Тэнд ч нэг эгийн голын усан цахилгаан станц, Баган нуурын цахилгаан станц, Шивэгаа явах гэл ингээл зөндөө олон мөрөөдлийн одоо цахилгаан станц, 5 дугаар цахилгаан станц энэ гэл өчнөө одоо эрчим хүчтэй холбоотой төслүүд Монголд яригдсаар ирсэн сүүлийн 30 жил. Эннээс одоо жишээлбэл яг өнөөдрийн энэ дефициттэй үед яг өнөөдрийн энэ дутууг хангаж чадах тийм зөв төсөл нь аль нь вэ? За минийхаар бол одоо салхиар болж чадахгүй гэж бодож байгаа. Салхиар бол тэр чинь айгүй ойлгомжтой. Өвөл нөгөө юуны Монголд их даралтын орн гэж асар нэгт хүн дагаар Монголын дээрээс дардаг. Салхиар дардаг чинь нөгөө утааны ч үндсэн шалтгааны нэг нь. За тэгээд ерөөсөө сая би өглөө цаг аваар мэдээ харлаа. 5 м/с-ээр салхитай байна. Харин нэг 7-оос 9 хүчтэй салхич юм болохоор хавраас эхэлж байгаа. Тэгэхээр дахиад нөгөө асуулт. Өвөл дутуу байгаа тогон дээр тэр салхин цахилгаанаас хавар ажиллаад нэмэр байна өө. Нэмэр авахгүй тий. За хоёр дахь асуудал нар. Тий. Нар гарахад би нөө ерөнхий тооцоо гаргаад нөгөө 4 томыг бол мэдэхгүй шүү дээ. 4 дээр л үзсэн. 4 дээр үзэхэд яг ингээ нар бүтэн нөгөө манайх ч бас нэг уул хаачдаг шүү дээ. Уул яг хизэнээс хааж гисэн болохоор 12 сарын 10 дээрээс хаагаад 1 сарын 20 хүртэл яг 11 цагаас 1 цагийн хооронд 2 цагийн хооронд бол яг тэр манай урд байдаг шовгруул хамгийн их нар тусдаг 2 цагийг хаачиж байгаа байхгүй. За тэр үед бол 3 цаг болсон. Тий яг тэр үе чинь бид за тэгээд болсон. За тэгээд одооноос эрэнгүүд нөгөө 3 цаг нь одоо 10 цаг болж эхэлж байгаа байхгүй. Гэтэл 3 өдөр хүүтрээд бүтэн сайнаас эхлээд 6 20 болж ирээд баг нөгөө нэг плет асаасаасаагүй газ асаасаасаагүй нөгөө байшин чинь дулаалгах сайтай болохоор баг өөрийнхөө дулаанаар явчих гээд байгаа байхгүй. Тэгээ яасан бэ? Нөгөө нарма хамгийн хэрэгтэй тэрг болсонгүй. За ийм. За хоёр гэдэг юм бол би тэр нөгөө цэник хураагуурыг бол зөв гэж бодож байна. Өдөр шөнөгүй гаргачаад өдөр орой хүн хэрэглэхгүй бол нэгэн цахилгаан станцын үйлдвэрлэл нөгөө тог нь гүйжил байгаа юм чинь тэрнийг хураачих хэрэгтэй. Тэгвэл заавал нар гэхгүйгээр тэр том аккумулятор нөгөө цэник хураадаг юм тэрүүгээр л ажилт юм байлээ шүү дээ. Тэрүүнийг хоёулаа дамбад цэник хураагууртай болох гэсэн яг ярьсан тий. Яг тэр нөгөө нэг нар мууддаг цагаар чинь манай батарей үлгүү тогийг бахад илүү хямдхан нэ хүнтэй нарны батарей нарны систем авч яхад бяртайхан шиг том цэник хураагуураар шөнийн цэнэгээр дүүргцэн байсан бол сая яг нөгөө тог асуусан хүн дүүрэл эвгүүцэхгүйсэн баг. За Монголын хэмжээнд цэник хураагуураар сайн. Өшөө ямар төсөл вэ? Одоо ингээ гаргаад ирэнгүүт одоо станц. Өөр арга. Сайн нөгөө станц дутж байгаа биз. Тий, станц дутж илээ. Бүх юмаа нэмэхэд л цаана
300 гаруй дотоод байсан. За энэ нэг шинэ станц л байх гэсэн. Шинэ станцууд дотроос одоо би миний асуудаг асуулт шинэ станцууд дотроос олон станц яригддаг. Багнуур, Шивээгов, 5 дугаар цахилгаан станц одоо өчнөө тэр ойлгоогийн барих станц ч энэ төргээд яригдаад байдаг. Чинь яг ингээд бодтойгоор одоо хэмжээ арзмаар нь таарсан. Эрчим хүчний балансанд яг зөв одоо бүтээгдэхүүн гаргадаг. Яг бидний яг өндөр ачаалттай үед юмаа өгч чаддаг. Тийм төсөл нь одоо аль нь байх вэ? За тэгэхээр одоо нөгөө яг айгу энгийн юм бол бодож эхлэх гэдэг байна. За станц. Нүүрстүүлэх үү? Түлнэ. За нүүрсээ агуулах талбай хэрэгтэй байна. Нүүрсний талбай хэрэгтэй. За би чамаа өөрөөр ч бодлого бодож байна. За нүүрс агуулах ядахтаа 1 сарын нөөц агуулах. Цаавала нэг 7хон уут нүүрс аваад бүр барахгүй хотуулаагаас болоод нүүрс тасраад гаргаа ороод нөгөө 100 гаргаад газ олдцтой юм байна. Зах зээл дээр мапгүйгээр өгд юм байна гэдэг газ руу орсон. Хамаагүй үнэтэй л байсан. Тий. За тэгэхээр хүүтний үлрэл түлш тасрах шиг амьдтай байдгүй билээ ш. За тэгээ түн хоёлаа нэг 7 шуудаа нүрсцээ. За тэнгүүд станц ингээ барь. За би одоо чамд ингээд баримжаа өгье зэ. За тэг. 4-р станц 780 мегаваттын чадaltaй. 780 мегаватт. За За тэг Google дээр зургийг харах юм бол зэ. Яг 4-р станцын байшин жижигхэн юм байна. За. Мангар том талбайтай зэ. За. За тэрний хэдэн хувийн тэр нүрс харалж байгаа нь тэндээ нүрсээ болгодог гэсэн. Асар том талбай дээр тэгвэл газар хэрэгтэй болох юм шүү дээ. За тийм тэнгүүт нүүрс төлөхлөөр юу гардаг вэ дараа? Үнс гарна. За үнсний талбай бүр том зэ. За тэрний чинь зүгээр нөгөө бид шиг нөгөө дамбад байдаг шиг хувингаар суллангуудаа нөгөө нүүрснийхээ цаас уудан тэгээ хогинд ачуулж болохгүй. Тий. За нэг юм ус нүүрс асар их ус хэрэг. Яг л дулааны станц чинь бол яг нэг технологи юм бэлээ л дээ. 100 галлна. Маш их ус гарна. Маш их ус орно. Усаа оронгууд нөгөө уснаас чинь асар өндөр даралттай уур гардаг. Яг л усаар халааж болохгүй. Маш өндөр даралттай уураар өгж нөгөө турбина уураар эргүүлээд өндөр даралттай уураар. За тэгжээс нөгөө тоогоо үйлдвэрлэл. За тэгээ хэрэглээнд өгдөг тоог болохоор 100-наас гарсан халуун усыг тэр чигээр нь явуулахгүй. Тогтсон хэмжээнд явуулдаг юм билээ. Бас бууруулах хэрэгтэй болох нь тэгвэл. Бууруулна. Температурыг цэцгээ тий. За тийм. Тэгэхээр станцын гадааны том бүрхэг шиг нэг хоёр юм байгаа. За тэрүүнийг нөгөө усаар хөргөжөж гарац дээр нүргэнэ гэсэн. Хамгийн өндөр температуртай ус байж хамгийн өндөр хүчтэй уур байж сахилгаанаа үйлдвэрлэнэ. Дараа нь дулаанаа үйлдвэрлэж чадах гэсэн нийлүүлэхтэй хэрэглэгчтэй халуусаа хөргөн тий. Тэгэхээр халаах 100-наас гарсан халуусыг хөргөн. Уураар нь тоогоо үйлдвэрлээ. За тэгэнгүүт хөргөн нөө бүрхэг шиг. За ингээд 4-р цахилгаас нь 780 мегаватт. За одоо миний мэдчихээр бол 5-р станцыг барил гэдэг байгаа бөөл юм бас. 600 мегаватт гэж ярьдаг, 800 мегаватт гэж ярьдаг. За тэрүүнийг хийх гэсэн гадны компаниуд бол хаяа цухтаа. За энэ чинь бүр хаас 2000 оноос. Тэд нар яг юунаас болтов? Тэр бол бүүм. За би яг миний мэдчихээр бол Францны компани байсан. Японы Sumitomo байсан. Солонгосын POSCO гэдэг 3 компани нийлээд консорциум үүсгээд Монгол 5 дугаар станц барья. Гээ явсан. За миний мэдхийн хамгийн сүүлд нэг ажлын шугамаар уулзж байгаа POSCO-гийнх үлдсэн. Нөгөө хоёр гар хаяа явцсан. Одоо нэг барих гэдэг нэг юуны энэ 3 дугаар станцын цаана барих гэж байгаа болоод хөлийн гол гэдэг хонхрын дэнд барих гэж байгаа. Хаяа явсан. За ингээд явхлаа. За би нөгөө түүхээ болъё. За станцад ингээд 3 том хөгжил хэрэгтэй байгаа. Тийм байна. Газар хэрэгтэй байна, ус хэрэгтэй байна. Тэр нүүрс агуулах. Нүүрсний их дараа нь үнсэн аях нөгөө хог хаягдлаа. Тийм, хог хаягдлын менежментийн талбай хэрэгтэй байна. Нүүрсний талбай хэрэгтэй байна. Нүүрсэндээ ойрхон логистикийн хялбар байх тусмаа зүгээр юм байна. Дээр нь өшөө хэрэглэгч нарт цахилгаан дулаанаа нийлүүлэхэд бас хэрэглэгч нарт ойрхон байх хэрэгтэй байх хэрэгтэй үстэй. Үгүй юу? Өвдөл байгаа шүү дээ. Тэгээ явжаа. За тэгэнгүүт манайхан эртөө телевизээр үзлээ. За. Нямбатар 2 дугаар станц дээр энэ 2 дугаар станц дээр 5 дугаар станц байлаа гинэ. 600 мегаватт гинэ. За тэгээ харангууд нь 2 дугаар станцын чадал нь хэд гэж бодож байна. Хэд вэ? 20 мегаватт. Хөөх юм нэ. За Google дээр чи зургийг үзээрэй. 2 дугаар станцын эзэмшил газар
За хэдэн айлын газар. Гэхдээ станцын нураагаа барья л да. За. Тэгэхээр яг нөгөө сүүлийн үе байшингийн талбай нь бол байх нь байна. Тэгээ нүүрсний талбай байхгүй, үнсний талбай байхгүй тийм газрыг сонгож байгаа гэсэн үг. Yani 2 дугаар станц дээр 20 мегаваттын станц барьсан. Иргэн дойнд газар байхгүй газар 600 мегаваттын станц багтаана л гэж яриад байна. Оо за. За тэгээ явна гэд ирж байгаа. Тэгэхээр 2 дугаар станцын талбай дээр зүгээр яг энэ логикоор том юм барьж дийлэх үү? Тийм байна. Надад бол газар нь үнсний талбай, нүүрсний талбай тэгээд логистик дээрээ дахиад түрүүний нэг гацалтууд үүсэл тэгэл яг хэрэгтэй үед нөөц нь байхгүй л сандраагаал дахиад тог тасч магадгүй юм байна. Тэгээд арай том тий 5 дугаар цахилгаан станц шиг энэ 600 гэдэг чинь ер нь гэхдээ яг барих одоо манай дутагдлыг хаагаад ингээд 100 үлгүү бариад хахад хангалттай хэмжээ мөн үү? Одоо 600 гэдэг чинь би хангалттай гэж буруу асууж байна. 600 гэдэг чинь арай их юм шүү. Яг хоо 600 нэмэгдэж боломжтой л да. Ихтэйд явчих юм шүү. Хэрэглэгч нь байгаа. Хэрэглэгч байгаа. Яа юу 2 жилийн өмнө хоёлаа тэр нэг пассив хаус гэл төсөлтөд судалгаа хийж явах тэр үе чинь юу л шүү дээ. Манай дээд хэрэглээ 1300. Тэгээд нөгөө доод хэрэглээ 1100 хавцал байсан шүү дээ. Тэгээ эренгүүт чинь одоо 1700 4 жилийн дотор 400 нэмэгдсэн байна гэхэд 300 гэж бодож болохгүй байхгүй 600 нэмэхэд зүгээр гол асуудал яг тэр 600 мегаваттын станцыг барих газар хаана юм бэ гэдэг л. За 600 дээр газар. Яг за одоо нөгөө юу нүүрс төлдөг үнс гардаг тийм хөдөлгүүр бол газар гэхээр тэгвэл одоо энэ багнуур шивээ хаваан төр чинь болохгүй юм уу? Тэр чинь хангалттай газартай биш үү? Өмнө нь бол тэр бол сайн л гэдэг юм. Тэгээд тэр үүднээс чинь тэр нөгөө юу яасан шүү дээ. Бөөрөлжүүтэй станцыг бол тэр миний ойлгосноор бол тэнд нэг аюу том нүүрсний уурхай байт юм байна. Нүүрсний уурхай аман дээр л станцаа барьсан л гэж бодсон. Нэрээ бөөрөлжүүд гэсэн сая одоо энэ дутж байгааг бөөрөлжүүд хангаж дийлэхгүй байсан юм уу? Гэхдээ бөөрөлжүүд гаргаж ирээд эхний жил ажиллаад чадсангүй шүү дээ. Яг эртөө. Ер нь бол хэмжээ нь хэд юм бөөрөлжүүд? 450 гэлөө 600 ч гэсэн юм. Хэрвээ сая бөөрөлжүүд ажилласан бол тэр чинь ороод явж байгаад яг нөгөө эд үед нэгэ багтчихж байгаа. Тийм үү. Тэгвэл бөөрөлжүүд ороод татаад байгаа юм. За ямар ч гэсэн тэгвэл манайх байгаа чинь одоо чадлан тэр 794 дугаар станц 193 дугаар станц 2 дугаар станц 20 дархан сэлэн дорнотойхон ч болохоор юун хоттой мантай тэрүүгээрээ харгалаад явж байгаа. Дорнод бол чивэ дорнотойхоо хамаг хот хэрэглээ төвийн бүстэй байгаа байхгүй. Төвийн бүстэй ингээ байгаа нь 1000 дээр бөөрөлжүүт байгаа. За тэгээд тэр салхитын станцын төрөөс өвөл салхи байхгүй зогсчихж байгаа болохоор ямар ч хэрэггүй. Бид нар бол харин байнга нөгөө сэргээг төрчин хүчний нэмэгдэлтэйгээ илүү нэмэгдүүлээ явж. За тэгвэл ингээ монголчууд ер нь нэг жоохон эрчим хүчнийхэн ийм ороо бусгаа цагт амиа даагаад тог таслахгүй амьдрий гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? Би бол сая нарны панел ав гэж зөвлөх үү? Одоо яа гэж зөвлөх вэ? Одоо яавал хамгийн бага мөнгөөр эрчим хүчний гачаалаас иргэд өөртөө хүчээр гарах боломжтой. Одоо өөртөө хүчээр бас энэ хямралыг багасгах боломжтой. Байрныхныг бол би хэлж чадахгүй. Яг бол байрх чинь өөрөө цаанаасаа нэгдсэн журмаар байгуулсан. Ямар ч арга байхгүй. Байр нь тэгэл хан ман цоолол дээвэр мэдэх боломж байна. Гэр ороолын хүмүүст бол хамгийн сайн арга бол юу юм бэ? Дулаалах. За гэр ороолын иргэд маань байшингаа сайхан дулаалчих юм бол эрчим хүчний хэрэглээ багасна. Мөн үү? Дээр нь мэдээж нүүрсээ төлөөд ингэ явчих. За тэгээд нүүрс төлөхөр нь агаар бохирдууллаа гэх нөгөө чинь барьж идчих гээд байдаг. За тэгээд агаар бохирдуулахгүй бол цахилгаан шилжчихээр би нөгөө дамбын нөгөө группт байдсан шүү дээ. Тэр групп чинь нам гүн байдий. Ингээл хаяа нэг биччихсэн. Байна уу хэсгээ ахлагчаа хог зайчих бай. Саяны 7 хоног бол ерөөсөө тэнд өсөө тачигнсан шүү дээ. Групп бол тог зэрэх юм бэ. Юу парны ус хөлдлөө штэ. Хөлдөж өглөө штэ гэдэг. Тэгээ би тэндээс юу гэж ойлгосон бэ гэхээр аюул олон хүмүүс цахилгааны нөгөө халалтанд шилжчихсэн юм. Иргэний хуваараа за би агаар бохирдуулахгүй, нүүрсдүүлэхгүй, дээр нь өөрөө гоё цэвэр тухтай амьдрья гэж бодоод цахилгаан руу шилжсэн чинь нөгөөдгөө сая ингэ баг. За тэгээ гарангууд манах ганцхан нар юм бэл. Тэгээ манах нарных болохгүй байна гэсэн чинь ихэнх нь мэддэг юм. Тэгээ штэ угаасаа бүтэхгүй штэ.
Өөртөө хэрэглээд бас үзсэн. Эсвэл өөр хүмүүсээс судалсан байж тээ тий. Би бичүүлсэн. Тий. Манайх тог тасах гэдсэн яг ярьсан чинь нарны батарей зоогоц нэмэр алгаа гэсэн чинь угаасаа тэгдэм өө. Мэдчихэж байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр айлуудын хувьд бол би нэг ийм л юм бодоод байгаа. Зөв хэрэг би байж байгаа бол энэ жилийн туршлагаар байсан. Байшингаас сайхан дуулаад нэг бимбитлэн дуулаад. Цаглагаанаар халаа бол гоё. Цаглагаан айгүй хямдхан тустай юм билээ. Цаглагаанаар халаа бол гоё. Гэхдээ яг аваар гарлаа гэд ирэхэд тэр одоо бол энэ жил чинь нэг бүр айгүй дамп харьц бол хорлонтой тасарсан шүү дээ. Өглөө өдөр орой бүр 3 тасардаг. Тэг бүр шүн тасарсан. Зарим нь нөгөө мэдээгүй унтаад юмаа хөлдөцсөн бил. Харин тий. Шүн тасарсан. Сая. За ингээ явангууд яг бүтэн өдөр ойрын үед эрсдэл үүслэхэд тэрүүнийг байвал нөгөө нэг нам даралтын зуухныхаа моторыг эргүүлэх нүүрсээр ажиллаж байгаа шүү дээ. Моторыг эргүүлэх, газаар ажилладаг бол мөн л ялгаагүй жижигхэн тог хэрэглэж байгаа. Тэр нэг гэрэл чийдэнтэй хараа эргүүлж явах нэг хэмжээ. Би бол тэр шөнийн хямдталтай тарифыг нэг ашиглах бяртаахан шиг нөгөө цэник хураагуур суурлуул гэж зөвлөх юм. Тэх юм байна тийм. За айлуудын хувьд бол дулаалга юм байна, цэник хураагуур юм байна. Тэгээд дээр нь цахилгаан халаалтай айл болохоор шөнийн тариф ашиглаад. Ер нь бол байдал сойжлол би нүүрсээ төлөлж байна. Ер нь зүгээр тий. Ер нь бол би бас тий. Би бол яг тэр өдрүүдэд юу тэр агарын бохирдлыг нэг иргэний үүрэг биелүүлдэг баатар болол даарч хөрнө гэдэг чинь тэнэг асуудал байхгүй. Тэг би бол үнэхээр тэр юутай хүмүүст татархсан ш. Сайн нэг битгүүр чи ямар ч 150 гэж тэнэ байсан да тий. Тэгэнгүүтээ би чинь сая станаар яг тэр хөлдөж өгөх гээд нэг хэдэн хоног болоход хүүшээ бид нар бошон шиг нэг камин 100 авч тавь. Энэ мод төлөөдтэй нэг каминтай нэг айлууд нэг гой байгаад байгаа шүү дээ тий. Тэг ерөнхийдөө нэг өдөр болгон галт төлөх зорилттой биш. А гэтээ яг хямралын үед төлөх галтай байх хэрэгтэй юм билээ. Тэг би за ер нь яг хуу тийм байгаа. Яг хуу нүүрсүүлжих уриалгатай хойлоо бол бас нэг арай бас иргэний ухамсартай байх хэрэгтэй нэг арай чанар сайтай нэг тий. Нэг галлахад нэг утаа байгаа гэдэг ч юм уу. Нэг тийм зууглаа. Хэрэглэл гэж хэлмээр юм бил. Тэр нь бол амны орон сууцтай хүмүүсийг бол би орон сууцныханд бол бүр ямар ч зөвлөгөө алга. Тэр бол хизээ улсын цахилгаан станцын асуудлыг шийдэн тэгээд нэг аюул. Би ингэж уншиж байсан одоо нэг улсын хэмжээнд баланс одоо эрчим хүчний балансаа бүр ингээд ямар ч үед 100% барьдаг Исланд гэдэг орн байдаг. Исланд. Манай Монголоос хамаагүй цөөхөн хүн амтай. Тэгтээ арлын орн тий. Тэгээ тэр орн бол нөгөө яагаад эрчим хүчнийхээ балансыг 100% барьдаг вэ гэхээр гаднаас эрчим хүч авах боломжгүй арал дээр ганцаархнаа. Эрчим хүчийг импортлох боломжгүй. Илүүдлээ экспортлох бас боломжгүй. Тэгээ импортлох, экспортлох гарцгүй учраас манайх эрчим хүчний баланс гэдэг имийг анханасаа 100% барьсан орн байдаг юм а. Тэгээд хүн болгоно нь эрчим хүчнийхээ үндснийхээ балансыг мэддэг гэж байгаа байхгүй. Энэ үеэр би юм хийн, энэ үеэр би юм хийхгүй. Энэ үеэр би цэнгээ хураана, энэ үеэр би хэрэглэнэ гэдэг тэрийг бүгд мэддэг гэж байгаа байхгүй. Тэр бол өстой гайхалтай санагдсан надад. Тэгэхээр одоо жишээлбэл эрчим хүчний балансыг одоо иргэдэд ойлгуулсан, тайлбарласан манай Монгол улсын эрчим хүчний баланс дээр иргэн таны оролцоо яг энэ шүү гэсэн хэцдэг энэ төр нь болж лөө. Чи тиймэрхүү юм сонсчихсон уу? Тийм. Одоо Улаанбаатар хотын иргэд одоо тог тасарч ижил бид нар асар том балансын алдагтай байна гэдгийг мэдэж авсан шүү дээ. Одоо улсын хурлын гишүүд чинь эрчим хүчний реформ гэж ярихаараа эрчим хүчнийхээ үнийг нэмнэ. Тэгэхгүй бол болохгүй. Үнийг нэмэхгүй бол болохгүй гэл иргэдэд ерөөсөө үнээл төлөх ёстой гэдэг ухаалгыг л одоо ингээл доор чанд сэнгүүн те ингээл чойжс сүрэн энэ ерөнхий сайд нар чинь дандаа үнээл нэмэхгүй бол болохгүй гэдэг ганцхан юм ярьдаг. Нөгөө үнэ нэмээд 560 тэрбум болсон гэсэн. Тэгээд тэр нь бага уулгаалаад болсон юм шүү. Дээр нь тэгээд юу бараа бүтээгдэхүүний үнэ нэмээд инфляц бололт болсон байна. За ер нь бол манад бол ятар баланс нэмж байгаа шүү дээ. Уул нь бол байгаа нөгөө тоогоо гаргах. Өөрөөр хэлбэл нөгөө эрчим хүчинд холбогдох нөгөө нэг зөвшөөрлөө шүү дээ. Дулаанд холбогдох, цагаанд холбогдох. Хоёулаа нэг усуугдаар усанд холбогдох зөвшөөрөл гуугаад авч чадаагүй шүү дээ. Авч чадаагүй. Авч чадаагүй уучлаарай танах. Тэр бол уг нь худгаас нэг хэдэн литр ус лсэн. За тэр гэхдээ болоогүй болдгоо. Гэхдээ уг нь бол яг тэр журмаараа энүүний чинь байханд бол яам байгаад. Тэр зөвшөөрөл энүүний чинь байханд бол тэр эрчим хүчний бодлогоо ороо гэж юм чинь байж зохицуулах ороо гэж байж. Энэ хүмүүс нэмж өгнө өгөхгүй. Нэмж өгнө өгөхгүй. Өгмөр бол хүлээлгэж чад хизээ станцаа бариад
тэрүүнээс өгөх вэ гэдэг л шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй байгаа болгон дээр хамаагүй өгсөөр байгаад яг энэ өгснөөс болоо юу болсон бэ гэхээр Улаанбаатарын бүх газар дайвчаад яотон шиг ингээд байшин бариад Балгас босгоод цаймдын ширэнг босгоод битүү төгжрлээ. Тий. Тэгвэл энэ чойж хэрүү цахилгаан түгэх, дулаан түгэх, ус сууг. Тэгээд нөгөө энэ газар дээр нь Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөний газар юу ингэж зөвшөөрөл өгөөгүй бол ийм их ширэнг бид нэр ширэнг босохгүй байсан нэг хоёргүй төгжрөл үүсэхгүй байсан. Дээр нь ингээ өвөл сайн 800 мянгуулаа хөлдөж өгөх айвал болохгүй байсан байхгүй. Тэгэхээр одоо энэ бол нэгэнт өнгөрцөн асуудал учраас ярмааргүй. Тэр зөвшөөрлийг өгөхдөө нөхдөөд балансаа мэдсээр ээж баланс мэдэн штэ. Тэгээ балансаа мэдсээр ээж балансаа ингээд зөрчөөд одоо балансынхаа тоо баримтыг харсаар ээж хараагүй юм шиг өгж яана гэдэг чинь энтэй л холбоотой авилгатай холбоотой. Тэр чинь гаргаад бүр хань шийдэг гэж би сонссон. Ямар хань шийдэг? Гэхдээ нэг сошиалар нэг уншсан баталгаатай юм уу мэдэхгүй. Ямар ч хотхон холбуулах зөвшөөрөл тэр хороолоос нь хамгийн дуртай нэг юм уу хоёр байр авах гэж ярьд юм л. Оо за. Сая тэр эрчим хүчнийхэн баахан авилгалд баригдлаа, мөнгө төгрөг баригдлаа гэдсэн чинь тоож баршгүй олон байртай болсон байна гэж нэг яриадсэн шүү дээ. Би ямар их мөнгөөр байранд хөрөнгө оруулаа вэ гэж бодож байсан байхгүй тэр хүмүүсийг. Тэр хүмүүс чинь зүгээр тэгвэл зөвшөөрлөө байраар өгчээсэн гэсэн үг юм тий. Зүгээр яг тийм барин тавь яриа байсан бэ мессеж. Тэгтээ тэр нь хууль хяналтын байгууллага зарим баригдчихсан яа гэсэн. Тэр шалгаа тогтооноч зүгээр сошиалаар харсан. Тэнгүүд юу гэвэл томоохон шиг юу нэг дан байшин бол арай өөр үүд юм. Хотхон гэж бичсэн баг шүү. Хотхоныг цахилгаанд холбуулъя гэвэл тэр хотхоноос дуртайгаа зааж аваад нэг байр авдаг. За энэ чинь ганцхан дулаан дээр нь цахилгааных ус суугийнхан зай. Ингээ явчих. Завхарсан юм аа. Тэгэхээр бодлогыг барих, тэр балансыг барих, эрчим хүчний балансыг барих тэр ер нь бидний тогтой амьдрахгүй чинь эцсийн эцэст зөв засаглал байна уу? Зөв хүмүүс тэр бодлогыг тодорхойлж байна уу? Зөв хүмүүс юмаа ингээ ил тод үннээ хэлж зөв ажиллаж байна уу гэдгээс ер нь хамаардаг юм байна. Яг барилга барьж байгаа хүмүүсийг одоо бидний тоггүй болгож байгаа гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ гол нь тэр барилгыг нөгөө зөвшөөрлүүдийн нөгөөд ингээд баланс өгөхгүй байхад чинь юмыг холбоод байгаа хүмүүс чинь явж өгч бусдыг ингээд нийтэд нь тоггүй болгох, ачааллаа ингээд нийтэд нь дарамтлах, станцуудаа ингээд нийтэд нь ингээд ажиллах, амрах боломжгүй болгох энэ бизнес оныг бол буруут гарах байхгүй шүү дээ. Хин ч гэсэн хамгийн ашигтай байрлалд гаргаад юм. Нөгөө худалдаж авч байгаа нь бол била буруутахгүй. Хин ч гэсэн хотын төврүүд сургууль юм өмдөө ойрхон байртай бодно гэж. Ямар ч хүн мэдээж хэрэг Канаднаас усаагаа хожуулаад сайхан амьдарч орлоо дулаахан байшинд амьдрий л гэж бодсон шүү дээ. За тэгвэл одоо чи энэ дээр юу гэж бодож байна? Эрчим хүчин дээр энэ засаглалын гажууд одоо бидний өнөөдрийн ийм байдалд хүргэсэн энэ авилгалын систем, энэ зөвшөөрлийн авилгалын систем, энэ гажуудлын систем нь хэр зэрэг удаж байна? Хэдэн хаанаас гаралтай? Ер нь чи тэрэн дээр юу байна вэ? Чойчсрын жишээлбэл эрчим хүчний сайд болох ямар ч ёсгүй хүн байсан биз дээ. God ингээ харахад чиний одоо ярьж байгаагаар бол хэрвээ би жишээлбэл байшин барьдаг хүн байжгаад, хотхон холбуулдаг хүн байжгаад тэгээд одоо жинхэнэ нөгөө эрчим хүчний балансыг донслуулдаг хүн байжгаад эрчим хүчний сайд болёо гэж хэлж яах гэдэг чинь би өөрийнхөө хотхнуудыг айтан холбуулчаа гэж хэлж байгаа гэсэн үг. Чойч нөгөө юм нэгдэг хүмүүсийн дарга болж байгаад нөгөө байр өгөхөөс л болтох гэсэн юм шүү. Ер нь нэг байраа хэмж байгаа шүү гэж. Байраа хэмж байхгүй. Энэ чинь бас бизнес юм шүү дээ заатах. Тий, гэхдээ ер нь бол энэ чойжиг ерөнхий сайд нар нь байна шүү дээ. Тий, одоо чойж шиг ийм одоо эрчим хүчтэнд нөлөө үзүүлж байгаа, эрчим хүчний хэрэглээний баланст нөлөө үзүүлж байгаа энэ хүнийг эрчим хүчний сайдаар авнаа гэдэг чинь оюун эрдэнэ Сандуучтар хоёр бол өөртөө бас байр авсан байх магадaltaй. Сичгэсэн. Үгүй яг иргэний хувьд бол хардаж болох. Тэгэхээр одоо бол зүгээр би бол ингэж л бодоод байгаа юм. Нэгэн тийм багц. За хоёлаа бол нөгөө бас хамаагүй биш бас нэг тодорхой хэмжээний бичиг сачиг уншаад байдаг штеп. Тэгэхээр одоо яг тэр байр авсан хүмүүсийг хөөж гаргах, байшин нуурах юмс нөхцөлгүй гэдэг хоёлоо мэдхийн цагаар мэдж. Захиргааны эрг, иргэний эргийн шүүхээр яваал. Яаль ч тохиолдолд тэр байр бодлож авсан иргэний талд шийдвэр гарна. Тэгэхээр буцаах ямар ч арга байхгүй. Тэгэхээр одоо бол Зандан шатар чойжог явуулчвал нэг том буйн л болно.
За Чожо яг одоо хэдэн байраа хэмнээд. Чожогийн барьж байгаа хот айгу үнэтэй цайтай гоё байршилт. Үнэтэй байшингууд шүү дээ. За ингээ хэмнэлт гаргацсан юм. За тэгэхээр Чожо явуулаа гэдэг дараа жил өвөл болдгоор болно. Чожо бас өөр хүн тавилаа гэдэг ялгаагүй л өвөл болдгоор болно. Тэгэхээр дараагийн асуудлаа яах вэ гэдэг чинь их сонирн болчиход байгаа байхгүй. Тэгээ миний харж байгаа бол түрүүн хоёлаа хэлсэн. Иргэний хувьд бол одоо орон сууцнд байгаа хүмүүс бол боломж хязгаарлагддаг байна. Гэр ороолынхан маань иргэний хувьд хийж чадах юм бол станцд ачаал өгөхгүй л гэж байгаа бол гэрээд болоолах. Илүүдэлтэй хямд байгаа үед нь тогоо сайхан хурааж аваад илүүтэй юм ажиллуулах. За тэгээ болж игэл нүүрс багдулдаг 100. Айсвал утаа баг хайдаг тийм ээ. Арай нэг боловсронгуй 100 суйрлуулах. Энэ ажлыг хийхэд иргэний үед ингээд илүү гарах юм байхгүй байхгүй. Тийм байна. Гэхдээ л дандаа хойлоо харс, дандаа газар, дандаа цахилгаан нараа бол үнэртэг дийлдэхгүй юм. Дийлдэхгүй юм байлаа. Нөгөө би даас их үсрээр. За нараг гэдэг чинь манаа нэг төр жоох хэмжээнд 11 сая төгрөг шүү дээ. Хүн болгон худалдаж авч дийлхүү. За тэгээ ирэхээр иргэний хувьд бол тэгээд бүх нөгөө бяран дуусчих байгаа. Тэнгүүт нөгөө боломжийн үнэтэй цахилгааныг хаанаас нийлүүлэх юм бэ гэхээр түрүүний хэлээд идэг. Өвлөхөд л өдөр шөнийх нь нөгөө хэрэгэлдэг нь хоёр өөр. Өвөл зууных нь бүр тэнгэр газар шиг. Энэ хооронд баланс хайж таруулах юм бэ. За нэг хоёр гэдэг ирэхэд станц байна түрүүний хэл. Хоёрдугаар станцын газар тэр жоохон алган чинээ газар дөрөвдүгээр станцын багтаана гэж байхгүй. Тэгэхээр дараагийнх нь хаана? Заавал газартай газар л байх хэрэгтэй байна. Дараагийн станц бол ер нь би одоо тэгж л ойлголоо. Хоёрдугаар цахилгаан станцын газарт тэр үнэхээр юм байрлалмаар байгаа бол өөр юм байрлалтай юм байгааз яг тэр 600-аас дээш мегабайт хүчин чадалтай юм байгуулах гэж л байгаа юм бол тэр чинь эсвэл шивээ аваадаа эсвэл тэр бөөрөлжүүдтэй эсвэл тэр багнууртай ажиллаж ижил тэр чинь нэг гормын хувьд нэг гайг байна. Надад бол багнуур аягүй таалагдаад байдаг шүү дээ. Багнуурын давуу тал юу вэ нэрээ? Логид бодчих. За багнуурт юу вэ? Нүүрс нь байна. За. Ус нь байна. Ямар ус? Гол ус тэнд чинь одоо хэрлэн гол. Гүний ус хэрлэн гол байна, гүний ус нь байна. Тэнд чинь хамгийн гоё устай байрлаа шүү дээ. Цаана хэрлэн гол байж байгаа тохиолдолд гүний ус хэрэг байгаа. Тийм хэрлэн голоорч хийчих болно. Тэгээд дээр нь юу л байна? Газар байна, талбай байна. Тэгээд дээр нь Улаанбаатарт айгүй ойрхон төмөр зам байна. За надад бол ийм харагдчихэв. За шивээ аваад дээр бас байж болох юм. За багнуурын уурхаа бол жилд юу юм бэлээ нэг 4.5 сая тонн үрс Улаанбаатар руу нийлүүлдэг гинэ. 4.5 сая тонн үрс. За. Улаанбаатар руу нийлүүлдэг. За тэгээд нөгөө 20 онд 20-од түүхийн үрс 20-од 4.5 сая тонн л юм байна. Өмнө л яг нөгөө айлуудын нөгөө шуудаатан үрс нийлүүлдэг. Манай энэ сайжруулалт төс чинь жилийн хэдэн тонныг нийлүүлээд байгаа л эднэр. Гэхдээ 4.5 чинь цахилгаан станцууд их байхгүй. Тийм л дээ. Гэхдээ айлуудах чинь сая тонн ч хүрэхгүй зү. Би буруу санааг бол нэг JICA-гийн агаарын бохирдлыг бууруулах судалгаа гэдэг нэг юм хийсэн байсан. 1-2 дуу шатны судалгаа. JICA-гийнхан бол яг тэр үед Улаанбаатарчууд 700 мянган тонн түүхэн өрсөлдүүлж байлаа. Энэ жилийн Нямбатрын энэ төс чинь ерөөс 500 мянган тонн л юм шүү. 200 мянга. Бүр 200 юм уу? Тий. Бүр 200 мянган тонныг нийлүүлээд байгаа юм энэ жил. Тэгээ би болохоор хэрвээ 4.5 сая тонн нүүрс Багнуураас Улаанбаатарт орж ирж хахад одоо нүүрс орж иж байгаа гэж бидэрт анзаарагддаггүй шүү дээ. Ер нь бол тийм галт тэрээр орж иж байгаа учраас тэр нэг сайжирсан төсийг нэг хотоор тарааж авах үед чинь машинаар тарааж авах үед ч бас тэр Төв аймгийн нэг хэсэг газар харлаа, Сонгон айхан дүүргийн нэг хэсэг газар харлаа бас овоо харлсан шүү тий. Юу байхгүй. Энэ 4.5 чинь нөгөө төвийн бүсийн хэрэгжилж байгаа төлсний 5% гэж байгаа байхгүй. Тэгэхээр Улаанбаатар дахиад 4-р станц шиг станц барих юм бол дахиад яг ийм 4.5 сая тонн нүүрс хотын дундуур галт тэрээр явж штэ. Яа, тэгвэл бүр 9 тонн болох юм штэ. Улаанбаатар хотын 9 сая тонн ёо. Тэгээ Улаанбаатар хотод зүгээр тэр үнсний хаягдал, юуны хаягдал тэр яг нүүрсний бохирдлын хэмжээ бол дахиад 2 дахин өсөх юм байна тий. Тэг чи нөө Дүнжин гарын тэргээр явж үзсэн үү? Үзсэн. Машинаар яваад зогсож үзсэн үү? Үзээгүй. Дүнжин гарын тэргээр явж үзсэн шүү дээ. Зогсож үзсэн шүү дээ. Тий. Явж үзсэн. Тэгэхээр ингээд байж байгаа л нөгөө хаад. Тий, нарийнхаа нэг газар тий. Дандаа төгжирдэг шүү дээ. Тийм байсагаар зогсож байдаг. Дандаа төгжирнэ. Тий. Тэгэхээр тэр нөгөө
төмөр замын хаалт чинь 2 дахин олон удаа өдөрт 5 хаагддаг байсан бол 10 хаагдана гэсэн үг. Тийм л юм байна. Тийм л юм. Хотын төвчрөл бол бүр бодоо болох юм байна. Тийм яг нөгөө дөнжин гарвал та бусад газар нь бол гайгүй яваад ирчдэг. Хамгийн гол нь яг төмөр замтаа ингээ гаргахлаар юу л байдаг л та. Юу дөнжин гарванд прессер. Тэгэхээр байнгын төгжтэй газар өдөрт 10 ч үт юм уу 5 ч хаагддаг бол 20 л таа. За ингээр дахиад хотын төвөр тээвэрлэх нүүрсний хэмжээ 2 дахин нэмэгдэх нэ. Тэр эндээс яг ингээд бодглоо хамгийн тохиромжтой нь шивээ овоо юм уу багнуур дээр бариад. Тэгээд тэн дээрээс цахилгаанаа үйлдвэрлээд. Хоёлаа нөгөө одоо миний шивээ овоо бол мэдгүй. Багнуурлаа төв ирчимчний нөгөө төвийн нөгөө дамжуулах сүлжээнд холбогдсон байна. Тэгэхээр тэн дээр юу нэгэн дахиж юу цахилгаан дамжуулах шугам могон барих шаардлага байхгүй. Аюу зардал багтаа гэж. За нэг гээд хоёр гээд ирэх юм бол тэн дээр хурдлыг гэвэл өмнө нь барьж байгаа зогсцсон. Тэр мэдээж барьж исэн компани бол зур төслөө хийсэн байгаа. Тэ зүгээр хийсэн л байна. За тэгэхээр хоёр арга байж болж байна. Нөгөө барьж байгаа хөөгдсөн компанитай очиод учрлаад гоо. За бид нар хөөвөө болчихжээ. Ястаа онцгой юм болж уучлаарай. Үн өртгөө дахиж тохироод 5 жилийн өмнө хүн одоогийн хүн бол хоёр өөр нь ойлгомжтой. Үргэлжлүүл яг ястаа ам өчгөө өчж жоод үргэлжлүүлвэл илүү хурдан явна. За би одоо яг хэрвээ чи гэдэг асуултанд оръё. За. Хэрвээ чи одоо цожсрынгийн оронд энэ эрчим хүчний хямралын асуудлыг шийдгээд тийм одоо албан дээр очлоо гэж бодъё. Тэгэхэд чи одоо яг энийг хийж чадах уу? Жишээлбэл энийг хийж чадах уу? Одоо энийг хийж боломжтой. Энэ чинь бодоод байх юм байна. Би ухаантай биш. За. Тэ чи бодоод байгаа юм шиг. Энэ чинь би түрүү хэлсэн нөгөө юм судлахад байх хэрэгтэй тийм. Энэ ер нь бол энэ нэг станц барих, цахилгаан халаалтанд шилжих, сайжруулсан төлшмөж хамаагүй юм чи агарын бохирдолтой бууруулна гэж нөгөө 2010 оны хуулиас л бүх юм гаралтай шүү дээ. Тэгэл орон сууцчулна, дахин төлөвлөнө, бүх айлыг орон сууцчулна гэж тогн байхгүй жиж байшингаар барьж яах гэдэг юм бэ? Асуусан болгоныгоо шинжилэл бүх юм дургу энэ нэг хөгжил дэвшил дургу гадны тагнуул бла бла гэл тэнэг юм яриад ингээд болдог шүү дээ. Гол суурийг үзээ эрчим хүчээ шийдэв. Газрын зохион байгуулалтыг шийдэв. Энэ юм шийдэв гэж нэг баах юм руу ороод дууссан. За би чожог оронд байсан бол би яах вэ? Айгуу тодорхой. За. Нэг гэвэл тэр нөгөө багнуур хамгийн тохиромжтой байна гэдэг дээр л ажиллаж байна. За ажиллаханд бол би яах вэ гэвэл ирээд нөгөө өмнө нь гүйцэтгэжсэн компанийг л хил хамгаалцахыг бодно. Яг бол тэр компани ч өөрөө зураг төслөө хийсэн байж байгаа, хамаг юм хийсэн байгаа. Яаж хийхээ мэдчих. За дэмүүд нөгөөх нь гээ танаа монголчууд ч өнөө хуулийг бүтэхгүй юм бил. Чадахгүй бол за хохирлыг чинь барагдуулъя. Зураг төсөл хамаг юм өгчөөч гэдэг аваад айгуу төрөөр нөгөө тэзүүгийн маш ялт апдейт хийх ажил руу. 5 жилийн хугацаанд үн өртөг хамаг юм өөрчлөгдсөн байна шүү дээ. За тэр станцыг би барихын ач холбогдол юу вэ? Багнуурт нүүрсэн байна. За байж. За тэгээ ирэхээр нөгөө төрөний хэлдэг нөгөө нэг 100 яах юм бэ? Том асуу. Би яг тэр чинь асуух гээл. 100 яах юм. Хүлээгэл байж л тий. 100 нүүрс үнэ. Монголчууд багнуурын нүүрсийг бодлоо тавцсан. Хэвлээ сурцсан. За ингээ гарвал сайжруулсан төлш рүү орох гэдэг. За сайжруулсан төлш гэдэг юм чинь ямар юм гэвэл юу яадаг? Хаавс өмнөгөөс нөгөө уурхай хаягдлыг авчраад мэдлэнг авчраад жоохон норгоод дээрээс нь нөгөө нэг шохон чулуу ч юм уу нэг жоохон гурил ч юм уу нэмээ бөөрөн хийлээд хэвлэхийг сайжруулсан төлш ихгүй. Сайжруулсан төлш ямар юм бэ гэвэл пиролиз аргаар боловсруулж сайжруулсан төлш гардаг. За пиролиз гэж юу вэ? Пиролиз гэдэг чинь бол хийм хамаг юмны үйлдвэрт хэрэглэдэг, өргөө хэрэглэдэг технологи. Юу юм бол хүчил төрөвчгүй орчинд өндөр градусд халаа шатахыг л хэлж байгаа. За тэгээд ирэхлээр зунжингаа нөгөө үйлдвэр чинь тог борлуулалт байхгүй. Тэр тогоороо яах вэ гэвэл Улаанбаатарын тог хэлсэн шүү дээ. 4.5 саяг станц руу нийлүүлж байна. 600 мянган тонн бол багнуурт юу ч байхгүй. Тэр станц зунжингаа пиролизаараар багнуурын үүрхээгээр зунжингаа ажиллаж сайжруулсан түвшний нөөц бүрдүүлээд өвөл тогоор нийлүүлээд сайжруулсан түвшээр нийлүүлэх юм бол 100 үйлдвэрлэлээ явуулаад бүгдээрээ хөлдөж өгөх аюулаас арилж байна. Пиролизийн аргаар боловсруулсан. Өөрөөр хэлбэл нөгөө дэгдэмхий хамаг юмыг
шатаацсан урьдчилан шатаацсан сайжруулсан. Жинхэнэ нөгөө бидний хүсээд байдаг нөгөө гадаад байдаг хөх нүүрсгээд уугаад байдаг. Тэр нүүрсээ түлээд агаарын бохирдлого болно. Ингээд цахилгааны асуудал шийдэгдэнэ. Ингээл болно шүү дээ. Өөр энэ дээр чинь нэг бодоод байгаа юм байхгүй. Эднэр тэгж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу байгаа бол эднэр бол зүгээр тендер зарлал цаас хийлгээл яг бодит цаасаа хийцэн хүмүүстэй юм гаргаад байгаа шүү дээ. Одоо чи яагаад бөөлж үтгэл явсан. Нэг Улаанбаатар хотын юу гаргаад явсан. Яг чи хувийн компанийн юм бил. Тэгээ яахлаараа улс тэрэнд мөнгө өгдөг. За тэгээ хэдэн төгрөгөөр тог нийлүүлээд байгаа нь айгуу тодорхойгүй. За тийм нь олж хайж чадаагүй байгаа л байлгүй дээ. Улстай байгаас ч гэрээ байж л байна. За тэгээд дахиад нэг станц баригдчих гэсэн сураг байгаад байгаа. За тэрүүн дээр бол хүмүүс нөгөө би яг хэлж мэдэхгүй байна. Баталгаа авахгүй. Тэгтэл яг зарим нэг хүмүүс хойшлуулаа. За наад хойж чинь юу Баянгийн цахилгаан станцаа ашиглалтанд оруулахаас нааш буухгүй л гэж бичсэн л хэлээ. За тэр бол одоо явган яриа авчихсан. За ингээд ирж байгаа. Тэгэхээр надад бол юу бодож байгаа вэ гэхээр станц бол бариул барьж л. Гол нь яг станцыг баригдъя гэдээ ирэхээр дөрөвнийх л байхгүй. Нөгөө үн өртөг. Тэгэхээр яг энэ үн өртөг гэдээ ирэхээр айгуу сонио асуулт байхгүй. Тэгэхээр бол би яг энэ эрчимчний реформ дээр хийх гэж байгаа гурван хамгийн үн яриад эхлэх юм би гайхаадсан байхгүй. Хамгийн түрүү баланс л ярих хэрэгтэй юм биш. Балансаа хаана барихаа ярьчаад тэгээ бүх хэрэглээгээ тохируулсан хойноо зөрүү гарвал за энэ зөрүүгөө яах юм бэ? Улс руу хэрэглэх ч үү гэдгээ ярихын оронд хамгийн сүүлд ярьдаг юм хамгийн түрүүнд яриад ингээд бүх юмыг утгагүй болгочихж байгаа. Бид нар нөгөө Исландын тэр эрчим хүчний балансын тухай нөгөө бодлогын тухай үзчихсэн. Эрчим хүчний балансын бодлого нь бол ерөөсөө л одоо яг тэр яам нь одоо том хэрэглэгч нарыгаа гэж байгаа байхгүй. Том хэрэглэгч нарыгаа нөгөө үндсэн балансын тохиргоон дээрээ зохицуулаад хин 100 ажиллахын, хин үйл ажиллахын, хин өвлөө ажиллахын, хин орон ажиллахын бараг тэгж зохицуулдаг юм шиг цагийн хуваарь нь. Тэгэнгүүтээ жижиг хэрэглэгч нарыгаа болохоор одоо нөгөө сэргээгдэхээрээ та нар тодорхой балансаа өөртөө барих хэвээр, батарейгаараа тодорхой балансаа өөртөө барих хэвээр гэдэг ийм хэмжээний нөөцийг та нар өөртөө бүрдүүлэх хэвээр гэдэг ингээд жижиг хэрэглэгч нартаа дотоод өөрийн гэсэн баланс бүрдүүлэх ап мап хийгээд өгсөн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм ерөөсөө эрчим хүчний бодлого гэдэг бол балансын л бодлого гэж л уншигдчихэж байгаа байхгүй. Тэр Исландын бодлогыг харахаар тэгэхэд манайхан чинь яаж нөгөө дутж байгаа балансаа төрүүлж уралдаж ах уу те яаж бусдыгаа алж байгаа чамаагүй нэг нь төрүүлж холбогдох гэдэг нөгөө систем нь нурж ундахгаас салж ундахгаад бүр тулчаад системээ хинч ойлгуулдаггүй систем юун дээр тогтцоогоо хинч ойлгуулдаггүй систем хаана доголдолтой хаана хэдүүлээ хичээх ёстойг хинч ч хэлэхгүйгээр наатайгаа дуугаа байж байгаа хүн мэдхээс манай хүчрэн холбогдоод авъя гэл нэг уралдаж холбогдоод байгаа юм биш үү. Тэгээ одоо яг энэ эрчим хүчний бодлого чинь шойжгийн үед бол зүгээр яг ингээд нөгөө юуны бид нар чи юу гэдэг лээ нэг тамийн тогооны бодлого руу орсон байгаа юм шүү. Ихэнх улс орнууд чинь тамийн тогооны бодлогоноос гараад ингээд хоорондоо зохицож цагийн уураа хүртэл зохицуулах юм бодлогонд орсон. Тийм байд юм биш үү? Одоо чи сая Барнуур дээр тий Исланд эднэр бол яг манайхтай төстэй юм нөгөө хязгаарлагдмал учраас нөгөө балансаа барай явчих. Нэмээ гэхэлэр зовлонтой. Тэгэн чинь нөгөө нэг төрөнийг л байхгүй. Нэмээд нэг том станц барьчих. Нөгөөх нь ашиглалт байхгүй. Тэгээ нөгөөх нь ашиглалт байхгүй. Бөө ашиглалтын зардал дээр нь тогны мөнгө нэмэл тэгжээд л ашиглахгүй бол нөгөөх нь мараалын илэгдэлд ороод бүр зардал дийлэх байлаа тий. Тэгэхээр Исландын тэр хэрэглээ. Гэхдээ энэ чинь өөрөө яг л сайн засаглал байгаа. Нөгөө тал дээр ямар засаглалын асуудал гарч байгаа гэхээр одоо манай урд төрш шүү дээ. Урд төрштэй боломжтой бүх хөлбөрийг хийж байгаа байхгүй. Салхи. Зүгээр хээрч өвөр монголоор хоёлаа нэг сая явж үзсэн шүү дээ. Битүү салхи шүү дээ. Тийм байлаа. Нар байна. Нарыг бол битүү хийсэн байлаа. За нүүрстэй битүү хоёлаа нэг шанхаад очих зүгээр. Голын эрэг дагуу ингээл зүгээр. Битүү станцууд барьсан. Тэн дээр юу гэхээр ерөөсөө юу гэхээр тэд нар нөгөө үйлдвэрлэлийг дэмждэг. Үйлдвэрлэгч гэдэг чинь нөгөө манах шиг хэдүүлэн шиг нь орой олонгод бүх өрөөнийхөө гэрлийг унтрааж хоол хийж идэж ачаал нэмчээл хоолоо орой тэгэл 11 болонгууд хамаг өрөөнийхөө гэрлийг унтрааж пилеткээ унтраагаад нөгөө системийг ингэдэг юм биш байхгүй. Үйлдвэр гэдэг чинь ерөөсөө том суур машин зооцсон бол өглөөч ажиллаж байна, өдөрч ажиллаж байна, оройч ажиллаж байна, зунж ажиллана, өвлж ажиллана. Тэгэхээр бүх нөгөө
юма тийшээ зориулж идэг. Аа. Тэгээ хийгээд эргэлж хийж чаад ороод ирэнгүүт ахуй хэрэглээ айгу баг гэдэг юм мэддэг учраас ахуй хэрэглээ тогонж арай хямдхан байдаг. Бүх мөнгөө нөө үйлдвэрлэгчтэй байдаг учраас юу гэвэл нөгөө хүмүүс чи юу гэхээр үйлдвэрлэлийн том юм хийхдээ заавал эрчим хүчнээ станцтай давж шийдэж байгаа. Бид бүтцтэй. Яа тэгвэл нөгөө улс барьсан станц нөгөө дэд бүтц зам ус хамаг ямаараа буцаагаад мөнгөө тэр үйлдвэрээс олчихно гэдгээ мэдчих болох зоригтой барьж байгаа байхгүй. Манай талд наадах зүгээс яалтчгүй эрчим хүчний нэг ухаалаг бодлоготой бүх улсууд яг ажиглагдаад байгаа юм шүү тий. Үйлдвэр байгаа, үйлдвэр нь тогтмол хэрэглэгч, тэгээ үндсэн тогтмол хэрэглэгчээ түшиж станцаа байгуулцдаг. Үндсэн тогтмол хэрэглэгч нь ингээд нөгөө жилийн 4 улиралд жигд хэрэглэдэг учраас станц нь бол байнга л нөгөө тогны мөнгөөр нэмэхгүй байж болоод байдаг. Хэрэглэгч айл өрхийг бол зүгээр дайвар хэрэглэгчийг тий орж ирээд гарчдаг. Бид нар бол хэрэгтэй үедээ хэрэглэжэл хэрэггүй үедээ станцын тэр юм нь илүүж гэнэ дутууч нь мэдхгүй бид нар салгаал хайж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол доктортой бас мөртлөө одоо бас л хэрэгцээ ихтэй юм. Одоо хятад батарей нэг очсон тэр нэг очиход зөвхөн тэр нэг жоохон газар 31,000 үйлдвэр юм. Нэг үйлдвэр ороход л бүр жижигхэн гараж шиг юм дутаа аврах том халаадаг машинууд нэггээл ээжсэн шүү. Тэгэхээр тэр чинь тогны мангас байгаа. Тэгэхээр эргэн тойрны ажилчдынх нь хэрэглээ гэдэг нь бүр хариугүй юм жоохон боо. Тэгэхээр зэрэг манайхан бол үйлдвэрээ төрүүлж холбоно гэхээсээ илүү би нэг бас тэгээ том үйлдвэр манад ашиглалтанд орох уу? За харин тийм том үйлдвэр хүний нөөц том үйлдвэр ашиглалтанд орлоо гэд асар олон асуудалтай. Түүхэн идэ яаж татах вэ? Хүний нөөцөө яаж тогтвортой байх вэ? Яаж халаалт болооноо үйлчингээ барих вэ? За тэр үйлдвэрлэлийг бас тусна ярих хэрэгтэй баг. Гэхдээ би чамаас үйлдвэртэй холбоотой ганц нэг зүйл асууя. Одоо 100 эрчим хүч илүүддэг үеэр за одоо нэмж станц барихгүйгээр гэж бодъё л та зүгээр эрчим хүчний баланс дахиад чи чойжог оронд байсан бол гэдэг юм уу одоо жишээл аж үйлдвэрийн сайдын оронд байсан бол боддоо 100 эрчим хүч илүүдэд байна. Юу л байна нар нь байна, юу л байна салхин байна, юу л байна одоо тий эрчим хүчнүүдийн цахилгаан станцууд нь хүртэл илүүдэл цахилгаантай 100 ямар үйлдвэрлэл хийж болох вэ? 100 за би ч одоо агрономч хүн байгаа юм тэгэхээр өөрийнхөө мэрэгчлэлтэй тайлбарлаа. За тэг. 100 бол би ерөөсөө юу л хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тэр нэг хагас боловсруулах хөлдөх тэрүүнд л тэр илүү гараад байгаа бүх тавыг зарна. Хагас боловсруулах хөлдөх. Одоо ингээл сүү. Тий. Сүү яадаг лээ гашил. Тий. За гашлах гонд бол хөргөгч ажиллана. Тий. Ахуй хөргөч нэг өөр, том хөргөдөг машин ч өөр. За ингээл нэлээд тог хэрэглэхээр байна. За нэг мах гэдэг нэг мууддаг, махан бүтээгдэхүүн мууддаг юм байна. За аль шир түүхий байна. Догноо мууддаг. Тэгээ ирэх юм бол яг нэг балансаараа ирэх юм бол би байсан бол чойжог оронд байсан бол шууд ингэ. За эмэлтийнхээ тэр хавар дээр шүү дээ. Эмэлтийнхээ одоо тэр зүүн сах руу хааж үтээ нэг хамаг налаахын гэж ярил. Налаахаа эмэлтийнхээ 100 тог өнгөвлөх чинь. Тэгэл бол. Яа тэгвэл тог өнгөө тогон дээр бол хүмүүс үйлдвэрийг өстөг ялцуулах байхгүй. Хүн гэдэг чинь ухаалаг юм чинь. За үйлдвэрийн тог 100 5 сараас 6 сарын хооронд бол илүү гараад байгаа тог өнгөө байх юм. За энэ хооронд хамаг юм амжуул. Хин ч өнгөө тог дуртай. Наачаас супер бодлого шүү. Гэхдээ тэгээ олж байгаа ашиг дэр байхгүй. Тэгээ ингээ харангуут би ингээл эмэйл дээр ингээл явна. Хойлоо явж эмэйл дээр үнэр танаа байсан. Аим юм. Чинь юу вэ? Ярцал үүдэл тэгж шүү дээ. Өргөж угаах цэвэрлэх. Угаах цэвэрлэх хөргөж. Тог хэрэгтэй. Тий. Би бол тэгж л. Одоо тэгж л таарал. Зуны өрхтөр чи ярьдаг өрхийн үйлдвэрлэлтэй. Өрх бол өстой хэлж мэддэг. Зун чинь нөгөө дамбад тавахад зун чинь тог хэрэггүй л гэдэг. Гэр хороолтол. Тэгээ монголч ядахтаа нөгөө юу урд зүгийн нөгөө нэг далаа руу намд ор газрын чинь юу гэдэг нэ зуны тогийг тий. Зуны тогчин бол тэр нөгөө air conditioner замбрааг тогддог гэж. Тий. Хөргөлтөндөө. Тий. Баг халаахаасаа их хэрэгэлдэг. Тэгэхээр шингээгээд байгаа байхгүй. Тэгээд ингээл байж манай тэгэхээр 100 ирэхлээр 100 салхитай сэрүүхэн Монголын чинь natural air con-тай дэлхийд ганц орн гэдэг байгаа шүү дээ. Air con-гүй ганц байнгын салхитай байдаг учраас байнгын агаар зургтай тий. 100 бол өрхөд бол биш дээ. Ямар зөвлөө өгч За байгаа. тэгвэл үйлдвэрлэл дээр айгу хичээх хэрэгтэй байна. За би тэгвэл дахиад нэг зүйл асуу. За цахилгаан тасалдсан, цахилгааны баланс алдагдсан энэ үед 14 мега төсөл гэдэг нэг засгийн газар нэг аимшигтай олон төсөл гаргаад би тэрийг шүүмжлээл
энэ олон мегаваттаар яах гээд байгаа өрөнд оруулж дууслаа бидрийг гэж би бахан лайв хийж яг энэ өрөөнөөс ингээ лайв хийдэг. 14 мега төсөл дотроос тог нь хизээж хангагдаж дийлэхгүй. Энэ 14 мега төсөлтийн эрчим хүч нь хангагдаж дийлэхгүй гэж харагдаж байна л да надад бол одоо ингээд өнөөдрийн ярианаас. Гэхдээ энэ 14 мега төслүүдээс жишээлбэл одоо бүтчих болох нь юу вэ? 14 эзээ. Метро дүүжин тээвэр тарамбай. За орос санаж байна. Ямар 14 мега төслөлээ. За чи метрог л ярьчих зүгээр. Метро тарамбай дүүжин тээвэр 3-ыг л ярьчих. Тэр 3 ч нь одоо Улаанбаатар хотыг л бараг төвчрлгүй болох юм яриадсан биз. Тэгээд гарлаар тэр шин тээзүүм зүг яаж гарсан бүү мэд. За тэгээ гарахаар бүгд тог хэрэглэнэ үстэй. Бүгд тог хэрэглэнэ. Нөгөө юу чинь доор байгаа систем чинь метро доор байгаа систем чинь маш том миний ойл хийсэн зураг төслийн юмар бол агааржуулалттай асар том систем ирд юм л. Тэгээ шүү дээ. Гадны үнзгээд ээжлэр бүтэж өгөх гэсэн халуун болдог. За тэрнийг баян нөгөө гаднах агаартай адилхан 20 градус байлгамд чинь. Агаар сэлэлтийн систем тог хэрэглэнэ. За тэрнийг бол одоо зураг төслийн хараг бол хийж мэдэхгүй байна. За галт тэрэг маань цахилгаанаар явнаа. Дэлхий дээр бид нөгөө манай энэ явж байгаа шиг дизелэр хар утаа маань оруулаад метро чирээ явж байгааг бол одоо үзээгүй л байна. Миний үзсэн газар бол Хонконг, Сөүл, Токио, Бээжин сая хөхөт нэг яваад үзсэн. Тэр нь өөр 6 таа Оросд нэг үзчихсэн юм байна. Москвад нэг үзчихсэн юм. За 7 газрын метро. 7 газрын метронд лав би дизель хөдөлгөөрөөр ингээд гам ануулж хөдөлгөөр аваа. Цалгаанаар л өгдөг шүү. За тэгээд нэг баах урсдаг шат байна. Тэгэж шүү дээ. Тэгээд урсдаг шатны тог яа. За гэрэл асаана. За нэг ингэ авсан. Тэгэхээр нэг зарим тогны мангас. Нэг хүн бол гаргаад ирсэн нэг 50 мегаватт л 250 мегаватт гэжсэн. Метроны хэрэгцээ нь үү? Тогны хэрэгцээ нь үү? Тий. Пүүх тэр ч одоо юу вэ? 50 мегаватт 250 байсан. За хамгийн бага 50-аар нь бодоод үзэхтэл тэр чинь хасан манай 2 дугаар станц 2 дугаар цахилгаан станц 2 дугаар станц шиг 3 дахин том 2 дугаар станцаас 3 дахин том юм байж байна метро бол. Тийм байна. 250 гэвэл 3 дугаар станцад тэр чигээрээ явна. Тэгвэл манай чингэлтэй дүүрэг довтон 1-р аваад. За нэг юм баа та. За тарамбай байна. За. Бас хөдөлгөөр том аа. Тэрнийг гаргаад ирэнгүүт зүгээр юугаараа бодоход том аврын автобус явж байгаа юмар ингээ бодоход бол жирийн нэг юм хөдөлгөөр дээрс байхгүй. Тодорхой хэмжээний өндөр чадлын ачаалал 380-аар л. За тэгэхээр тэр тог хэрэглэнэ. За дүүжин тээврийнх нь бол очиж үзээгүй л. Гэхдээ нөгөө би нэг жижигхнийг очиж үзэж байгаа. Ямар ч бас нэг хоёр талд нэг тэр нөгөө бүхэг шиг юм эргүүлж идэв нэг хоёр цахилгаан хөдөлгөөр баг эргээл хийж идэв юм лээ. Тэгэхээр тог хэрэглэх юм шүү. За тэгэхээр энэ тийм бол нэг амраа яагаар яаж амар азар дүүжин тээвэр нь баригдчихаагүйс баригдсан бол хөлдөж өгөхгүй юм. Монгол тийш өөр тог байхгүй гэж. За тэгээд нөгөө өнөөдөртөө бол цахилгаан хэрэгэлдэгөө нүүрс төлдөгөө тийм хөдөлгөөр төлш хэрэгэлдэгөө төлш хөдөлгөөр бол одоо хондоо зохиогддог байгаа. Тэгтээ өс нэг хүн зохиогоо төрийн шагнал авчлаа. Санаж байна уу? Тэргээс санахгүй. Нэг хүчин би ерөөсө асаачхал юм бол дараа нь өөрөөсөө эрчим хүчээ үйлдвэрлээд Монгол улсыг тогоор хангана гэх нэг хүчин явсараа төрийн шагнал авчихсан. Нэр нэг тиймэрхүү юм яриад байдаг хүмүүс зориулаад би бас асууя. Одоо ингээд ямар ч гаднаас төлш хэрэглэхгүй, ямар ч гаднаас энерги хэрэглэхгүйгээр энерги үйлдвэрлэнэ гэж яриад байгаа хүмүүс байдаг шүү дээ. Дулаан үйлдвэрлэнэ гэж яриад байгаа. Гэтэл чинь физикийн хуулиар чинь дулаан чинь заавал ямар нэгэн дулаан, мас, энерги гэдэг чинь бүр заавал холбоотой шүү дээ. Энерги хувирчлах. Өөр юм байхгүй. Тий. Нэг юмнаас нөгөө юм руу хувирах ёстой л дээ. Тэрс хоосноос энерги үүснэ гэдэг ойлголт. Одоо байж байгаа нүүрс байна, бензин байна, одоо газ байна. Энэ чинь бүгд л нөгөө хэдэн сая жилийн өмнө үүссэн нөгөө нүүрс ус төрөгч биш үү? Тэрүүний л газар дор зарим хий байдлаар, зарим шингэн, зарим хатуу байдлаар л байж байгаа. Тэрүүнийг бид нэр халаад шатаагаад энерги л гаргаж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр хий хоос юм үүсэхгүй. За тэгээд бидний үйлдвэрлэсэн CO2 чинь дахиад урамлаараа дамжсаар бол дахиад хэдэн зуун сая жилийн дараа буцаад нүүрс болоод ороод ирнэ. Хэлж мэдэхгүй. Үүсгэж юм уу чинь. Тэгэхээр хоосноос бол энерги үүснэ гэж байна. Зүгээр тодорхой төлөв талбарлаж байгаа энерги сулрах тийм ээ.
хэлбэр өөрчлөөд дараагийн өөр нөгөө энерги хувиргаж байгаа юм л юм байж байгаа шүү. Тэгэхээр би одоо ингээд огт байхгүй энерги хэрэглэхгүйгээр энерги үйлдвэрлэдэг гэдгийг яриад байгаа юм шиг амар гайхав. Одоо ч тэгвэл хэдүүлээ ингээ. Нэгэнт энергийг бид нар үйлдвэрлэх нь байна. Өөрийн гэсэн энергийн балансын донд дулаан амьдрах нь байна. Одоо хоёул улсын баланс яриха болоод нэг ганц байшингийн баланс ярив. 6-8 байшинд хэр зэрэг энерги шаардлагатай дулаан. Одоо Гамбийн одоо 7 фитошин ямар байшин байлаа? 7-8 байшин байсан. 7-8 байшин. Тэрүүгээр гаргаж ирээд нэг баланс яриад өгчтэй. Хайлын чи нэг өөрийнхөө гэрийн дулааны балансыг яг ингэж л тооцоороо гэдэг иргэдэд нэг дулааны баланс, энергийн баланстай нэг зөвлөгөө өгвөл. Ер нь бол сайтар дулаалах байшин гэсэн тийм ээ. Сайтар дулаалъя. Сайтар дулаалсан. Тэгээд дулаалгатай бол хэдүүлээ гарсан шүү дээ. 20 см эрдэс төгөнгөөр дулаалаад. Хоёр талаас нь нөгөө ус чигнээс хамгаалдаг тусгай мембранаар бүрэл. Тэгээд 20 см-ийн зузаанд эрдэс төгөнгөөр байшин дулаалсан шүү дээ. За тэгсэн. За тэгээд тэр дулааны үзүүлэлт ямар гасныг л би яриад өгч. За тэг. За гадаа сайтар дулаалсан байшин бол гадаа гараас хасгараас одоо хүүтэнгүү авах үед бол цагт хэрэглэх эрчим хүчний хэмжээ 1 м²-д 60 Вт гэж байгаа байхгүй. Тэгээ 20 градусыг тогтмол барих хэрэгтэй. За манай байшин бол яг 11 сар хүртэл ирнэ чадсан. Энүүгээр нь үржүүлээд үзэхээр 4 кВт тог хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэгээ хэрэглэх нь манайх 3 хэрэглээг хэрэглэсэн байл. Сайтар дулаасан орж байгаа. Хэвийн байшин бол нэг 80-аас 70-аас 80 Вт хэрэглэх хэрэгтэй юм бил. Тэр нэг ойролцоог 5-6 кВт ч тог хэрэглэх хэрэгтэй. За дулаан алдагдaltaй байшин бол 100-аас 120 Вт-аас дээш гэж. Тэр 6-аас 8 кВт тог хэрэглэх. Эрчим хүч хэрэглэл. Тэр нь бол тогч байж болно, нүүрсч байж болно, газч байж болно шүү дээ. Хувирдаг коэффициентээр үржүүлэл үзэж байна. Тэгэхээр манайх бол яг хүрсэн. Тэр би нөгөө айлуудад хэлэхэд ер нь бол өнөөдрийнх чинь нэг барцгар ярьж өгөө. Гэхдээ яхаа зүгээр. Тэгэхээр барцгар юм чинь ингээд дахиад 2-3 жил нэлээ үргэлжлэх магадaltaй байна. Гэтэ асуудлаа мэдээж авчихсан. Айлуудын хувьд бол чадах юм гэвэл сайхан гэрээ тулаалал энэ нэг 3.7 кВт байгаа. Хэрвээ хас 20-оос дээш хүүтрээд ирэх юм бол энэ тооч өөрчлөгдөд ирнэ. За тэрүүнийг бол хоёулаа хэмжигдсэн нэг тайлан бичсэн байгаа шүү дээ. Бас юм бол хүмүүс түгээч. За энэ нэр YouTube дээр энэ подкастыг постлохдоо доор нь энэ Дагийн гаргасан яг эрчим хүчний баланс, дулааны баланстай яг нэг айлын жишээн дээр гаргасан тайланг линкийг тавина. Тэг Google Drive тий. Тийм Google Drive-ын линк. Тэгээд тавьчихна. Тэгээ ирэхээр айлуудын хувьд бол ер нь танаа байшин метр квадрат тутам 60 Вт, 60-аас 80 Вт тог хэрэглэх юм бол та байшингаа сайхан дулаалсан байл гэж болох хэрэгтэй. Зөв. Ерөөсөө тэр. Энэ нь бол яг харахад бол тоосхыг бол мэдэхгүй. Би нөгөө барилгын материал миний мэрэгч агроном шүү дээ. Зөвхөн нөгөө мэрэгжлийн хүмүүсээс асууж хагаад эрдэс төгөнгөөр дулуулаад 20 санж байх хэрэгтэй. Мэдээж яг нөгөө хөнгөн блок бол арай өөр болох байх. Материал болгоны чинь дулаан дамжуулах чадвар чи өөр. Тийм бах тий. Тоосго бол өөр гарна. Бетон бол бас нэг өөр гарах байх. За би юу гэвэл хүмүүс яг мэдэхгүй хүмүүс асуувал метр квадрат тутамд би нэг 60 Вт тогийг байнга тогтмол хэрэглэл өдөр шөнөгүй 20 градус 20-22 градусын дулаантай л гэртээ ингээ баймаар байна. Дээр нь бага хэмжээний нөгөө парч үт юм уу 100 байж болно, пар байж болно, шалны халаалт байж болно тий. Яг тийм юмда 60 Вт-ыг хэрэглээл байшингаа байна гэдэг. Тийм л юм ярих хэрэгтэй. Тэгж чадахгүй таних илүү гараад 70 метр квадрат тутам 70-аас 80 Вт. За 120 гэх юм бол за танай байшин бол зүгээр л зөв маарлан ч юм уу панел байшин л. Үнэхээр шаардлахгүй болжээ л гэж бодчих юм байна тий. Үнэхээр хитрхи их дулаан алдаад байвал яалтчгүй хитрхи тог хэрэглэн тэр тусмаа нөгөө ямар ч нэмэлт их усөр авлаа гэхэд тэрийг шүүр шанах шиг гаргаад байх учраас дэмий мөнгөний л гарч болох юм. Тэгэхээр том хөрөнгө оруулалт оруулахаас өмнө ялангуяа тий дулаан хураагуур авах, шинээр камин зуух авах ч гэх юм уу шинээр юм хийхээс өмнө томоохон хөрөнгө оруулахаас өмнө заавал дулаалах хэрэгтэй байна. Дулаалгын материал бол одоо нэг үе бодвол гоё орсон байна. Энэ байшин бариханд бол судлаад санаагаар бол бүгдийг л авмаар байсан. Гэхдээ тэр чинь нэг байшинд бүгдийг нийлэх нэг сони юм болчих. Тэгээс шууд одоо байгаа тоосхон байшин, модон байшин дээр хийчдэг бүр ингээд
бүр ингээ гаднах юм наадсан юм аюу гой дотоод амархан хөөсөн зэрэг дулаалга байна. Янз бүрийн юм байна. Тэгэхээр барилгын яг энэ дулаалгын технологи материалыг бол хувийн бичлэг гэж аюу соргох байгаа юм билээ. Үнэртгч боломж юм билээ. Тэгэхээр тэр ярьсан дампуу яриагнаас дампуу гэх юм уу. Амар хүн дээрээс нэг санаа өгөхөд бол одоо байдал мөддөө сайжрахгүй нөхтөө. Тэгэхээр найзуудаа иргэдэй. Тэгэхээр байшингаа гэр оруулах байшингаал дулаалах хэрэгтэй юм да. За орон сууцныхны хувьд бол одоо би юу л хэлье да. Энэ нөгөө илүү биш байшин барьж байгаа байшин сам маун зөвшөөрөл мөвшөөрөл гэж байгаа нөхдөд болиулаач. Энэ нэгэ зэгцлээд энэ балансаа бариулаач. Тийм. Балансаа шаардсан сар. Станц дэлбэлүүлэхгүй байх юм ал сайн хэлж. Станц дэлбэлүүлэхгүй байх нөлөөлөл хийх нь шүү дээ, тийм. Тэгэхээр нөлөөллийн ажлыг бол одоо техник ажлаа бол гэр хорооллын маань хийж техник хөрөнгө оруулалтуудаа их баланстай ухаантай оруулах хэрэгтэй юм байна. Байранд амьдарч байгаа хүмүүс маань нэмж битгий баланс савлуулад байгаа ч гэдэг юм аа сайн шаардах хэрэгтэй болох юм дээ, тий. Би энэ завшааныг ашиглаад байгаа гэж. Биш тэр нөгөө цахилгаан дуух дулаан дуух тэр байр авахулд авдаг үнэн бол болоорой. Тэгээ та өөрөө байж байгаа тэр авахулд авсан байраа та өөрөө халаалт болох ажил өөрөө хийж шүү гэдэг нь хэлчихье бүр. За цахилгаан станц. Дахиад хоёул цахилгаан станц руу буцъя. Цахилгаан станцыг барь гэж бодъё л та тий. Газрын шаардлага нь ямар байх вэ? Одоо хэмжээнээс гадна өшөө ямар нэгэн газрын шаардлага хэмжээ нөгөө төрөний логистик хай гэж. Хэмжээ логистикаас гадна өшөө тийм яг байгалийн өгөгдөл шаардлагаддаг. Одоо хатуу өгөгдлөө мэдхгүй бол дандаа буруу хийж байгаа байхгүй манайхан ч нөгөө өвөл салхихгүй гэдгээ мэдхгүй салхиар хийж гэж байгаа шиг өвөл нар баг тусдгаа мэдхгүй нараар халаанч гэж байгаа шиг ингээд нөгөө өөртөөхөө өгөгдлийг зөв ойлгож зөв хөрөнгө оруулахгүй байгаа байхгүй. Тэгэхээр маш зөв хөрөнгө оруулалт хий гэх юм бол газраа яаж сонгох вэ? За энүүний гаргалаа юу байгаад байгаа нөгөө сэлбэт төв биш үү те? Тэрүүний нөгөө нэг зураг төслийн хийсэн зөвлөх компани зөвлөх багийн дэд дарга хийж илээ. За тэгээ би солонгосын мэрэгжилтэнгүүдээс сонссон юм яриад. За өгөгдөл бол юу гэхээр юу гэдэг юм бэлээ. Түрүү хэлэхэд дэд бүтц талаасаа нүүрс тээвэрлэхээ саад байхгүй. Байх хэвээр нэг. За нүүрс тээвэрлэхээ саад байхгүй. За хоёр гээд ирэхлээр тэр нөгөө станцын нүүрс болон үнс гэдэг чинь тусгай технологи учраас хангалттай талбайтай байх хэрэгтэй гэж. Хоёр дахь суур шаардлага. За гурав дахь суур шаардлага гэдэг ирэхлээр та хариу түгээх гэж байгаа бол дулаан цахилгаан биш шүү. Хэрвээ та дулаан түгээх төлөвлөгөөтэй байгаа бол заавал түгээх газрынхаа доор нь байх хэрэгтэй гэдэг. Дулаан түгээх бол түгээх газар нь бол өндөр байх хэрэгтэй. Дөрөвдүгээр цахилгаан станцын доор байгаа шүү. Нам байх хэрэгтэй. За холын яг бол 4 3 ч өндөр байгаа шүү. Нам байгаа шүү. Тийм, нам байгаа. Тэгээ дээшээгээ өксүүлж төрж байгаа шүү. Тэгсэн чи ямар учиртай ингээ би сонирхоод асуухгүй юу? Энэ ямар учиртай юм бэ гэхэлээ за нэг ийм юм байд юм аа. Халуун ус бол буцлаад хөөрөөд илүү хөнгөн жинтэй учраас ноцоорсоор шахах илүү хялбар байдаг гинэ. За. Тэгээ нөгөө системээр айлуудын пармаараар гүйс ингэж явсараад хөрчгөөрөө хүнд болчдөг. Тэгээ өөрийнхөө гүйлтээр буцаад станц руугаа өрөөд ирд юм аа. Өөрөө зүгээр уурсаад. Буцаад ирд юм аа. Гүнгүүт нөгөө одоо газар байхгүй би яг нөгөө хүмүүсийн сонирхдаг асуулт газар байхгүй гэж бодъё. За. Тэгээ танд олдож байгаа юм уулын орой дээр. Өндөрлөг газар байгаад байна. Танд олдож байгаа ч уулын орой. За. Доор нь нөгөө хорооллоо. За энэ нөхцөлд яах вэ гэхлээр үгүй мэдээж хэрэг болно. Гэхдээ яах вэ гэвэл нөгөө төрөний хэлж байна. Өндөр газар руугаа юмаа зөөн. Гэл нүүрс мөрсөө төөх хамаг логистикүүд амар төвөгтэй. Хоёр гэдэрх юм бол та халуун усыг ноцоосоор шахах хэрэг байхгүй. Ноцоосоо шахна гэж. Халуун ус ингэж буцаж хөөрөх гээд байдаг учраас илүү хүчтэй ноцоосоор доошоо шахнаа. Явсаар байгаад хүндэрчнэ. Хүндрээд дээшээ явахлаар өөрийнхөө явуултаар явахгүй. Доор нь дахиад ноцоосоо ингээд зардал нь амар өндөр гардаг юм аа. Тогны үн мангар. Зүгээр яг физикийн энгийн үйл байхгүй. Тийм байна. Бид нар жорлон дээр нөгөө жорлонгийн нөгөө баасны дараа нөгөө өмхийн өндөр чинь нөгөө биеийн дулаанд хөнгөн байгаа учраас дээшээ хөөрдөг. Хүн дагаар доошоо ундаг гэд дардаг гэд нөгөө
жорлон дээр бид нар заадаг тий. Яг тэр л байгаа байхгүй. Энгийн физик байгаа байхгүй. Халуус ноцоосоо шахад айгүй баг чадал шаардаад амархан хөрчөөд өөрөө гүүгээд түрээд ирдэг. Өндөр газар барихын тулд газар олдохгүй бол барилаа гэдэг ирэх юм бол таны тэр нэг халуус шах зардалч амар өндөр. Тэгээд ингээ гарахаар дандаа нөгөө ухаантай л газар барьсан юм. Дөрвөр цэцлийн станцыг бол маш ухаантай барьсан. Инженерөө тооцсон шүү дээ. Инженерөө тооцоо тэр чинь нөгөө яг газар зүүн ингээл геодезийн очил хэмжлэгээд 3 4 дэх станц. Өндөрлөгөө хэмжээ. Улаанбаатар хотын хамгийн намхан газар л гэж. Тийм байна. Тэгэл нэг усны гүүхээр өөрийнхөө энергиэр доошо гүүх урсцсан хангалттай байхаар л тэгж өндөрлөгийн хэмжлтүүдийг тэгээ хийсэн байгаа юм байна шүү дээ тий. Тэгвэл энэ юу чинь юу лээ? Налах чи өндөр юм уу? Намах юм уу? Улаанбаатараас. Налах тэр 5 дахь цэцлэх станцыг барьна гэж хин ярьлаа. Налах биш, налах нанад хонхор гэжсэн. Тэгжээс нь тэр чин тэндээс дулаан нааш нь авчрах гээд байна уу? Авчрахгүй дээр хийх гээд байна. Тэр нь юу вэ? Дулаан авчрах юм бол бас үн дийлдэхгүй л. Яг одоо нөгөө энэ нөхдүүдийн нэг галзуу солиот юм шиг яриаг нөгөө араас нь нөгөө шалах ядаргаатай санагдаад. Орон сууцыг зүгээр гэр хороолол чинь байхгүй болгоод зүгээр бүгдийг нь орон сууцчуулаад өөртөө гэр хороолол шиг ерөөсөө балер юм алга одоо бошуухан орон сууцчуулна. Монгол улс орон сууцчээжл хөгжинэ гэж нэг яриад солиороод идэг байсан шүү дээ нэг бүх улс төрч нар. Одоо харин тэр нь өнөөдрөөс эхлээд энэ тогны бодит байдалтайгаа нийцээд өнөөдрөөс эхлээд үгүй бүгдийг өндөр байшин барьж болохгүй юм байна. Нэг амны орон сууцны хэмжээнд бас хөгжүүлье гэж нэг ханд эргэж явах шиг тэг сонсогдчихжээ. Тэр бол юм ойлгосондоо тэгжээ нөө эсвэл энэ төр зургийн одоо төр зургийн ухаан энэ зүгээр нөгөө ямар ч юм ч нэг тоо үүдэл байгаа шүү дээ. Тэгээ бид тэр зүрхнээс хойш ингээл ярих юм бол бүх станц хамаг хэмжээ ингээ явсаар бол газар эрчим хүч хоёрын дээр л бүх юм тулж байгаа шүү дээ. Тий. Тэгээ гаргахлаар газар эрчим хүч хоёр дээр тулна. За шинэ орол барь. Тий. Шинэ орол барь тог байхгүй. Газар газар наана. Газрын үнэ. За одоо би нөгөө хамгийн сүүлийн энгийн жишээ яриад үзье. Эртүүд би нөгөө чинь нөгөө сэлбэд төвийг барина. Бөөн тендер зарлаад ямар юм яриад байгаа гэхлээр хобби хөдлөө түүж үзвэ. За 10 багц тендер байгаа юм байна. За 10 багц тендрийг нэг 4 шалгараад нэг компани шалгарсан юм байна. За тэрүүний үн 10 багцын үнийг нөгөө 4 багцынхаар нь үнэлгээгээр зөв багцаалахгүй. За эдгээр бол 1 метр квадрат эдгээр л захиалаад байгаа юм байна гэдэг. Бариулчих хүсэлтэй байгаа юм байна. За ингээ гаргаа явахад барьсан байна. За тэгээд дээр нөө газар чөлөөлөх хүнийг гарлаа. За хоёулаа мэдэн шүү дээ. Манай дамбад хэн жорлоо авдаггүй лээ. Яг газар доороо газраа зарна гэсэн хүмүүс авдаггүй. Гэн хэн авдаггүй лээ. Гэр хорооллын яг тэр нөгөө газраа хоёулаа хаана байгаа вэ? Яг замын ажлын айлуу тарис авдаггүй. Битгуурч яг дарихын хажуудалд байж байгаа шүү дээ. Дарихын замын хажуудалд байж байгаа. Тэг яг манай тэд нар яагаад авахгүй вэ? Яг тэд нар чинь ерөөсөө газраа зараад хизээ нэг зэгт байранд орно гэд нөгөө хотоос ч нөрөө бүгдээрнийх нь газрыг авж байгаа гэдэг ингээ газрын үнийг хөөрөгдсөн. Бүгд өөрийнхөө газрыг маш их мөнгө гэж хараад тэг ерөөсөө юу ч хийхгүй тэгэл газар зархаа хүлээгээ сууж идэг юм билээ шүү дээ. Яг нөгөө нэг битгойр чинь ингээд та нар энд байгаа дээрээ гоё амьдраад өгөөч. Байгаа дээрээ жолонгоо солиод өгөөч гэдэг ингээд хамгийн ойрхон мэдээлэлд байгаа өдөржингөө нээлттэй авахгүйсэн чи жорлон яг манай хажуудлын яг ингээд хамаг юм ингээд тайлбарлаад байхад бүр хамгийн мэдээлэлд ойрхон байгаа нь хамгийн авдаггүй шүү дээ. Яагаад гэвэл чи ойлгомжтой бүгд дахин төлөвлөлт орсон газар чинь 200 300 метрийн газар байшин бариад байгаа нь харагдаж байгаа. Тий. Орон нэгэд нөгөө айлуудад бага шуу мөгцсөн. Тий. Тэгэхээр хамгийн худалдаж авдаг нь манай тэр авих л гэдэг шүү дээ. Тий. За тэгээ ингээ явсан чи яагаад вэ үзлээ. Тэгсэн чинь манай нөхдүүд 158 газрыг бараг 800 төгрөгөөр чөлөөлжээ. За ингээ үнэ нь бодсон чинь бараг 400 мянган маш. За яг нийслэлийн газрын үнэлгээний бүсээр яг тэр бүсийг нэг үзээд би нөгөө дамбын нөгөө юуны сургалтын төв барьна гэх нөгөө үнэлгээний бүсийг үз. Нэг ган 400 мянган төгрөг байсан байна. Нэг ган. Тэгээд тэр 400 сая уу? 400 сая. Тийм билгүүд тий. Тэгээ үнэлгээгийн тийм амар болгоо хийсэн.
Яг анхны байхад би зураг төсөл боловсруулах юу байгаа үед нөхөн олгуур дээр бөө юм гаргаад бид нар хэд их газар чөлөөлөлтөд орох юм бол наадах чинь дараа нь өстө нийгэм амар хортой нөлөөтэй буруу мессежээ цөөхөн айл зөлөөлөө. Тэгээ харин тодорхой ойлгоо гэж ирчихэд газрын айгу бага ирэнгүүт нийслэлийн өстө бушуугаа хийгээд 17,000 төгрөгийн үнэтэй мэг 67,000 болгочихсон. Хавтгаарсан газар чөлөөлөлт дуйлантайгаар хийснээс болоод тэгвэл ер нь байрны үнс хадж байгаа юм байна, инфляц үүсэж байгаа юм байна, жорлонж өрсөлдөхгүй байгаа юм байна. Гэхдээ тэгээ гаргаад ирэхээр одоо яг наадах чинь гахлаа дахиад нөгөө миний асуулт байхгүй нөгөө би багнуут барьж гэдэг газар байгаа, чөлөөт байгаа уурхай мэдлийн газар байгаа. Яг байрыг гэхэлэр 20 дугаар станцын газар шинэ станц багтахгүй байхгүй. 3 дугаар цалхай станцын дээр барий гэдэг ирэхлээр зарим янз бүрийн юм яриад байдаг юм лээ. Үнсний хаягдлын талбай дээр барий. Болох юм уу тийч голоос газар. За эргэн тойрны газар бүр битүү өгцсөн байл. Одоо ингээл Google-тэл үзсэнгүүч зүгээр. Битүү компани хашаа. Станц барихлаар газар байхгүй байдаг. Хэн нэгэн хувийн хүн ч юм уу ингээ газар авахлаар болчиход байдаг. За ийм систем дээр ирэхээр яг 2 дугаар станцын талбай дээр 4 дугаар станц барих ямар ч боломжгүй байхгүй. За тэгээд нөгөө үндсэн ярианд орё. За тэгээд газар чөлөөлөхөд газрын үнэ бараг 10 дахин өөрчлөсөн. За тэгээд төсөл хэрэгжүүлэх нэг чигээр миний мэдхийн тэр чинь бид нар ажиллаа эхлэхэд л нэг тийм байгуулагдсан л явж ирсэн. Одоо бараг 20 дахь жилийн нүүр үзэж байна. За нэг 20 40 50 нөхөр бий. 40 50 нөхөр нэг би Сэлбийн юу гэр оруулаа хөгжүүлэх юу гэр оруулалтыг хөгжүүлэх. За нэг жилд нэг 10 сая доллар иддэг нэг алба байдаг. Тэ байгаа. За тэгээд тэр нэг ирэхлээр тэр нөхцийн 10 хэдэн нөхцийн жилийг бодохоор тэр зардал. За тэгээд дэд бүтц тэр Аз хөгжлийн банкнаас 280 сая доллар зээлсэн. Бараг тэр 10 яг ингээд үзээд бүгдийг нэмээд үзэхгүй юм. Тэгэнгүүтээ баригдах тендерийн талбайг нь бүр нэг багцлаад өгөөд 543 мянган метр квадрат барилга баригдах юм бэл. Борлуулах талбай шүү. За. Баригдах нь хамаагүй л. За тэгээ ингээд борлуулах талбайг нь зарсан мөнгөнд нь үржүүлсэн чинь 6 сая 400 мянган төгрөг метр квадрат. 1 метр квадрат ягаа. Өөрийг нь өртөг. 6 сая 400 мянган төгрөг. Энд ч одоо баг хотын төвийн бүр Аз зэрэглэлийн бүр амар тансаг зэрэглэлийн байшингийн метр квадратын үн гарч ирж байна. За хамгийн өндөр саяхан нэг үз хамгийн өндөр үнэлгээтэй 2 дөрөв Сүхбаатар дөрөв Чингэлтэй дөрөгийн нөгөө хотын төв байхгүй. Тэнд байрны үн 13%-аар өсөөд 5 сая 900 мянган төгрөг болжээ. Ийм өртөгтэй болцоод энэ тэгвэл компани энэ дээр одоо нөөтөө нэмээд ашгаа нэмээд зарах юм бол хэдээр зарах. Тий хэдээр зарах уу нэрээ хэдээр зарах уу. Тэгээ энийг авч байгаа айлууд чинь тэгээ тийм сэтгэл ханамжтай байж чадахгүй. Тэгээ дээр нь тэр чинь юу нөгөө дулааны станцаас тусдаа тэжээгдэж байгаа. Төвлөрсөнд биш. Тэгээ тэнд мэдээч хэрэг тусдаа тариф бодогдно. Тэнд нэг 2 дулааны станц байдаг шүү дээ тий. Тэгэл бодно. Тэгээ ихээр мэдээч хэрэг тентхийн сөөх дулаан усны үн бол илүү өндөр үнэтэй байгаа нь ойлгомжтой. За тэгээд нэг юм л юм байна. Тэгээд гандангийнх бол бүр алж илээ өчтөр зарласан чинь. Манай хашаа шиг жижиг хашаа 400 сая гэж гисэн. За. Тэгээд 400 сая төгрөгөөр одоо танаа энэ гэрийн нэг давхрах шиг хашаа худалдаж гандангийн айлуудыг нүүлээ. Тэн дээр одоо юу ярих юм? Тэгээд дараа нь хэдээр зарах юм гэж юу? Тийм баг. Дараа нь хэдээр байсан баг алтан байшин юм уу ашиг тийм л юм болох юм байна. Өнөөдрийн яриагаар бол би чамааг өрсөн гол шалтгаан яг ийм техник юм л яриулах гэсэн юм л да. Хүмүүсийн нөгөө нэг улс төрчдийн тэр болгон ярьж чаддгүй техник юм. Манай улс төрч чинь айгүй эрчим хүчийг амар геополитиктэй холбон заяа. Тэгснээ амар үнэтэй холбоно. Иргэд л муу төлбөрийн чадваргуудаа бидний одоо эрчим хүчний хямралт байгаа юм шиг иргэдийн буруу олгож үзнэ. За тэгснээ ингээл нөгөө хэдэн инженер техникийн ажилтнууд, нөгөө хэдэн засварын ажилтнууд нөгөө яг нөгөө ажиллаж байгаа хүмүүсийнхэн буруу олгож үзнэ. Тэгэд эрчим хүчинд ерөөсөө улс төрчдийн буруу байхгүй. Одоо эдрийг сонсоод үзэх юм бол эсвэл бараг л ингээл хойд хөршин буруу болчихно. Тэгэд яг ингээд чамтай ингээд өнөөдөр ингээд яриа зүгээр би техник юм сонсгоод залуучуудад би юу ойлгуулахыг хүссэн бэ гэхээр үгүй энэ техник юм хизээ ярих юм бэ? Энэ техник тоогоо хизээ ярих юм бэ? Хэдүүлээ тоогоо мэдээд балансаа мэдээд энэ техник асуудлуудаа мэдчихвэл ер нь бол эрчим хүчнийхээ асуудлыг ер нь эднэртэй эднэргүй бид нар өөрсдөө хэрвээ чи гэж бодох хэрэгтэй юм биш үү гэж би
ботсон байхгүй юу. Тэгэхээр яг хэрвээ чигээд ирэхээр юу байгаа юм л да. Яг бид нар ингээд одоо чи битэр хог хүмүүсийн хувьд хийх юм чинь байшин дулаалах за нэг ихсэд нэг нарны ч юм уу зүгээр сүлжээний тоогоор хураах цахилгаан ураагаар тэгээ хамгийн дажгүй боломж нь 100 аваад бидний боломж дуусчих байгаа байхгүй. Илүү байхгүй. Бод түнэ. Нөгөө тал дээр хийх юм бол явж хийгээд ирэх юм бол яг энэ нөгөө төргээд байгаа энэ яам байгаа шүү дээ. Яамд чинь эрчимчний яам. Яах гэж байгаа юм тэр балансны тоо бодох гэж л тэнд хідэн нөхдөд сууж байгаа шүү дээ. Тий. Гоё офис. Тэгээ балансаа бодоод баланс зөрчөөд байгаа нөхдөдтэйгээ зодтолтохын оронд тогны мөнгө бага байна гэл нэг тэнийг юм яриад. Тэгэл нэмлээ. Дахиад хийвээр. Байсан бол нөгөөдөл ирэнгүүт би хэрв чоочогийн оронд байсан бол одоо дахиад нэг юм бол түрүүн хэлсэн багнуурын станцын хараас үхэн хатаа үйлдэлж жагаад хажууд нь 100 илүү гарсан пиролиз үйлдвэрөө сайжруулсан төш үйлдвэр хийгээд нэг сумаар 3 туулаа бодно гэж байна шүү дээ. Сайжруулсан төшөөр агаарынхаа бохирдлын асуудлыг шийдчихнэ. Тогныхоо асуудлыг шийдчихнэ. За тэгээ гуравт нь гэдэг юм бол юу нөө багнуурт тэнд дахиад шинэ үрчих юм бол нөө өсөд байгаа янз бүрийн тэр үйлдвэрийн бүс чинь тогоо дагаал явцдаг байхгүй. Тэгээд илүү гарсан тогоороо 100 нөгөө дайвар гэвэл малчтад ч юм уу юу түүхийд боловсруулах гэсэн үйлдвэр хийгээд 100 тог өнгөөгөл явчихсан. За тэгээ ингээ ирэхлээр нөгөө нэг ажил нь ирэх юм бол дотроо байгаа тэр нөгөө иргэдтэйгээ байлдал тогны үн нэмэл та нар ям тог идэлж байгаа өвдцгөө зовцгоо гэж солиороод ахын оронд дотор байгаа энэ баланс алдагдуулаад байгаа нөхцөлийг л араас нөгөөч. За уучлаарай. Тэр чинь амархан шүү дээ. Юуны өнгөрдөг жил тогны баланс 1200 гэжээ. Яг хэрлээ ингүүл яг авааргүй ажиллахаар байжээ. Энэ жил та нар 100-г нэмж авчаад өргөтөл хийлгээд Оросоос нэмж авахуулаад байна. За энэ 100-г тэгвэл яг өнгөрсөн жил хин гэдэг хүн гаруй хэсгээ зураад өгчөө. Ойлгомжтой. Зөвшөөрлөгдөг хүмүүс нь тоотоо авахгүй да. Тэр нөгөө нэг гэрээс нь очиод үзэнгүүд нөгөө 20-30 байрны юу ордер гардаг нөхдүүд л байгаа шүү дээ. Өөр илүү байхгүй. За тэгээ ирлээ. Тэгээ ирэнгүүт нөгөө талд нь асуудал гараад ирэхээр яаж иж байгаа нөгөө нөхдөд чинь байраа борлуулад байж айл орцсон байвал яах. Энэ чинь бас нэг айгүй зовлонтой асуудал. Одоо тэр нэг улгаач буруу замаар энэ тогож олбуулсан байна. Та нарын явах гэж болохгүй. Иргүү нүүдтэй. Тэр энэ яаж шийдэх. За нэг ийм юм байж. Дараагийн асуудал гэвэл нөгөө авааргүй байтал. Би яахан бол гарах юм бол дахиад сая ярьж байхдаа шинэ бодлоо. Ёстой тэр 2 дугаар станцаа буулгаж аваад нөгөө тэндээс ч нөгөө бүх түгээх нөгөө гол ихний юм хэлж байгаа шүү дээ. Ёстой тэн дээр нөгөө 150 биш 300 400 мегаваттын нөгөө цахилгаан ураагуур зоочоод аваар гаруул гэдэг хотынхоо төвд. За тэр цахилгаан ураагуур бол нүүрс илүү гарсан тогийг л хурааж байгаа юм чинь тэнд ч яста нүүрс хэрэггүй хүн хэрэггүй нэг манга том батарей л авахгүй тэр чинь тийм биз. Тэр нэг ийм энгийн юм ийж яага болдгоог нь л бүр гайхаад байна. Харин тийм энгийн жижиг баланс бариулах юмнуудыг л айгүйх тал бодох хэрэгтэй юм лээ. Одоо би түрүү Исландын жишээрөө дахиад явъя л да. Исландууд чинь баланс бариулахын тулд нөгөө иргэн хүнийг болохоор нөгөө хураг хуртаа бай гэдэг байгаа шүү дээ. Тэгчээд хэрэглээндээ үрээг бол торгож байгаа шүү дээ. Тэгээ үйлдвэртүүд тэд нар чинь дизель станц хажуудаа байлга гэж зөвлөдөг юм байлээ. Одоо үйлдвэрүүд бол дизелтэй байх хэрэгтэй. Нөгөө битүүрийн уулз бүр нөгөө яасан шүү дээ. Хэрэглээндээ өрөхгүй бол нэмж мөнгө төлдөг юм аа. Тэгдэг гэсэн тий. Чи нөгөө ярьжсэн шүү дээ. Хоёулаа нөгөө балет уулзсан мөн биш нөгөө. Тэр Исланд тэр хүн чинь дийжсэн шүү дээ. Хэн блэн тэр хүн чинь. Харин би нэрэд мартчихсан. Тэгээ тэгжсэн шүү дээ. Чи яг сард өвл бүр эд хамаг юм ажиллаж байгаа үед мянгаагаа хэрэглэхгүй бол чиний хэрэглээгүйгээс бол систем тоглох гээд байна гэд бараг торгуул бөө юм дунд юм аа гэж. За тэгэд хэлжсэн шүү дээ. Ерөөсө тогны үн хизээш нэмэгдэж үзээгүй. Хизээш балансаа зөв барьсан байхад тогны үн ерөөсө нэмэгддэггүй маа харин ч тогоо хэрэглэхгүй бол шийдвэрлэдэг юм аа гэж тэгж ярьжсэн шүү дээ. Тэгээ нэг бүх юм нэг балансан дээр тогтдог. Тэгээд $20 гэлөө. Сарын $20 тогны үнийг 73 оноос хойш өөрчлөгөө гэж ярьжсэн шүү дээ. Тэг бид нар хүүшээ 73 оноос хойш сар болгон $20 тогны үнээс өөр үн төлж үзэв. Тог дулаан бараг нийлээд $20 төлдөг ч гэдэг л мангар хямдах юм ярьсан шүү дээ. Тэгээ яаж ийм хямдхан тогтой байж чаддгийг та нар яаж тогныхоо үнийг нэмэхгүй амьдрч чаддгийг гэж.
бүх юм ерөөсө балансаа бариулснаас л болдог. Ерөөсө балансаа бариулаагүй газартай л ярьдаг гэд. Тэгээ баланс яаж бариулдаг юм ба дутагдж байгаа одоо жишээлбэл балансаас илүү юм хэрэглэмээр байгаа бол та заавал дизель станц давхар бай гэж үйлдвэрүүдтэй шаарддаг гэж байгаа байхгүй. Заавал дизелээ давхар байлга. Дутагдaltaй үед төвөөс ав, дутагдaltaгүй үед дизелээс ав гэд. Хуу хүмүүсийг бол заавал батарейтай бай гэдэг. Дээр нь ингээд каунти нэг жижиг тосгонууд байгаа шүү дээ. Жижиг тосгонуудыгаа усан тог хураагууртай бай гэж шаарддаг гэж байгаа байхгүй. Тэр усан тог хураагуурыг би сайн ойлгохгүй байгаа. Тэр жижиг хэмжээний усан цахилгаан станцын одоо жижиг хэмжээний бассейныг дүүргэлтээр байнга хангажгаад тог дутагдaltaй үед гинт тэр жижиг бассейнуудаа ингээд усан цахилгаан станц шиг болгодсон болов гэсэн би зүгээр тийм төсөөлөл авсан. Нэр наадах чинь гахад бол ирчээд харин усан цахилгаан станц их зүгээр болов гэж байна. Усыг ярьсангүй хоёлоо усыг ярив. Усан цахилгаан станц чи их зүгээр ингэсэн. За. Нөгөө станцуудыг сонирхоод нөгөө өнөөдөр подкаст хийх гэж байгаа юм чи яриад ер нь аль нь ажиллуулахад зардал их том байдیں۔ Ажил ихтэй үед ингэж байсан чинь усан цахилгаан станц чинь тэр 70 малан байх нь их үнэтэй тусдаг гинэ. Аха. Тэр нэг гоё нь ингэж штэ нөгөө нэг юм олон хоолоогоо зэрэг явж байгаа юм. Дарлаа. Ганц карант эргүүллээ. Ганц карант эсвэл коноп дарлаа. Тий. Тог өгөө. 70 онголоо. Тог өгөө. Усаа хаачна. Усаа хаах юм бол далангаа хаалаа, тог зогслоо, болчлоо. Дараа нь юугаа тог нэмэлтээр хэрэгтэй болоо, коноп дарлаа, ерөөсө сэргээгт нөгөө цэник сэргэн чинь нүний тийм байдаг. Тэр нь жоох удаж байгаа л тэр дороо гинэ. Тэгэхээр яг аваарын үед хамгийн хэрэгтэй. Хамгийн хэрэгтэй. Тэгээ байж идэг. Өөрөөр хэлбэл нөгөө нэг өөрөөр хэлбэл эрчим хүч чи ус байдлаараа байж байгаа. Тэгээд нөгөө Исланд жижигхэн тийм юм харин тийм жижиг яг тийм үнсэн байхгүй. Жижиг хот тосгон болгон өөрийн гэсэн усан хураагууртай байх хэрэгтэй гэсэн дүрмтэй гэж байгаа байхгүй. Тэгээ усан хураагуур нь юу юм бэ гэхээр ерөөсөө хэрэгтэй үед далан онгоолгол маш өндөр даралттайгаар усаа доош нь гаргаад цахилгаанаа үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. Тэгээд тог одоо хангалттай үед бассейн усаар дүүргэх ажлыг хийх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ тэр нь жижиг усан цахилгаан хийдэг гэж байна. Тэгээ ирэхээр манайх ч нэг эгийн голын усан цахилгаан станц гэл нэг юм байрсан. Тэрүүнийгээ бариул барьчмаа сандаад байгаа. Тийм байна. Тэр чинь өөрөө гаргалаа болохгүй бол 70 дүүрэл ирлээд чи илүүдл ус хаяал байж л юм чи. Сураад ус байдлаар байгаа. Тийм. За тэгээд цэник хураагур маягаар л ер нь тиймэрхүү байдлаар хийвэл зүгээр юм бэлээ. Тэгээд ирлээ атман цахилгаан станц бас их өгнөх гоё юм байна. Бүр сүүлийн бага урах гэсэн гинэ. За. Бараг нэг юм контейнер шиг юм гарсан. Гэтэ үн өртөө гэдэг нь тодорхой мэдээлэл байхгүй л. За тэгээ гаргахад ирсэн. Тэр бол аягүй сайн үр дүнтэй гэж байна. За тэгтээ харин нэг атомын цахилгаан станц чинь нэг зовлон ястаа унтраа засах төгтөг гиндэ. Нөгөө нэг амар өндөр энергитэй нөгөө чинь нэг 2G гэхлээр нөгөө түлш биш үү? Тий. Цахилгаан станцын түлш чинь ийм юм биш үү? Яг ингээ нөгөө манайхан нэг бөө юм болол шар нундаг гэдэг чинь цацраг идэхгүй юм биш үү? Яг өндөр бүр нөгөө ингэж шатаад өндөр энерги гаргаад цацраг идэхтэй болгодог чинь хийдэг орон цөөх юм. Уран баяжуулах гэж. Тэгэхээр яг тэрүүнийг уран баяжуулаад яг нөгөө станцын түлш үйлдвэрлэдэг үйлдвэр тэ орон цөөхөн, тэм технологид орон цөөхөн. Тэгэхээр нөгөө түлшээ нөгөө орноос худалдаж авах гэсэн нэстэ бөө ажиллаад тийм. За тэр жоох явдалтай. Маш их цэвэрхэн гин. За тэгээ унтраа цасааг нь амархан гин. Атомын цахилгаан станцтай орнууд ч ялцчгүй цахилгааныг бол баавар хэрэглэж байгаа маа. Ерөөсөө зүгээр хамгийн хүчтэй юу ч ажиллаж байсан тэр хамгийн хямдхан хамгийн өртөмжтэй тэр бол үнэхээр яг хэрэглэгчтэй бол үнэхээр гайхалтай өндөр эрчим хүчийг өгч чадах юм байлээ. Гэхдээ хамгийн гол нь бас баланст яаж нөлөөлөх үү? Тэгээд дээр нь тэрийг унтраа засах, тэрнийг хог хаяглыг яах вэ гэд манах шиг одоо засаглал муутай хариуцлагагүй газарт ер нь засаглалын хямралаасаа болоод тэгээ ер нь бол зүгээр би нэг атомын станцыг ингээ ярихад бол нэг дэмжих юм маань бол хол юм бэл. Нэг бол айгүй аюулгүй ажиллагаа хамаг юм нэ технологи мангар үнэтэй. Асар үнэтэй тэр. Зүгээр үйл ажиллагааны зардластай айгүй жоохон. Тэгээ тэрүүгээр л явд юм биш үү? 2G ирэхээр тэр нэг шар нудаг гэл сүр бодруулаад байсан. Арай харьцангуйгаа айгүй. Хамгийн аюулч нөгөө нэг саяны засал хэлдэг нөгөө баяжуулсан байна бөө. Тийм. За тэгээ нөгөөдгийг алдчихвал дуусаа. За тэгээ тэр нь буруу гарт орсон бүр аюул. Террористуудад нөгөө нэг иймэрхүү юм болдго юм байна. Түүхийд орчин тий. За тэгэхээр атомын станц бол манад бол хол байгаа юм билээ. Зүгээр энэ нь бол үн өртөнж дийлхэргүй юм билээ. Тэгээ тэр түлш мүлшгээд мүд барахааргүй юм бил.
Надад бол одоо би бол усан хуруугаар гэдэг чинь их гоё анх сонсогдоод нэг ойлголтгүй байх чинь баг тийм шар нудаг гэж юм чинь баг хүрцтэй тухайн юм гэсэн чи тэр чинь бүр гүү гэж хэлж байгаа. Шар нудаг байхдаа хор багтай айгүй хямдхан байд юм байна. За тэгэл ингээ нөгөөх нь явсаар бол жинхэнэ нөгөө хитгэн хийж чаддаг орондоо очихлоор нэг иймхэн жоох юмнуудаа идэж болтой. Бүр амар үнэтэй юм бол. Тэр бол бүтэхгүй. За усул уг нь манад чинь Эрдэнэ хөрөнгөний станц хэрэгдэад байгаа. Усул гайгүй нэгийг барьсан шүү дээ. Нэгийг барьсан байгаа. Хоёр нь яваад байгаа. Тэгээд яага ахгүй ингээ. Гэхдээ миний ойлгосноор бол дөрөвний станц бол баруун зүгтэл таарах юм шиг. Бидэд бол хамаахгүй тий. Тэгэхээр энэ дээр төв дээр л эгийн голын цахилгаан станц яага баригдахгүй. Эгийн гол жоохон томдоод байна уу? Ер нь усан хуруугаар одоо тэр Айсландын юунуудыг үзэхэд бол дандаа тийм жижиг гол дээр хэцүүлдэ. Жижиг гол дээр байхаар өвөл хөлдөж шүү дээ. Тийх үү. Тэр одоо тийм хүүтэн газар яаж усан хуруугаар юм бэ? Ислам чинь галтуулан дээр байгаа шүү дээ. Нэр тийш шүү дээ. Галтуулан дээр тэд нар чинь газрын гүний толооноор бүх толооноо хангаж байгаа. Тэд нар чинь нэр биднээс хамаагүй дулаахан газар байгаа. Галтуулан дээр. Температурын хүүтэн мөртлөө ингээ хөрсөн дулаахан байгаа шүү дээ. Манайх чинь хөрсөн маань. Тэгээ бүр гайхаад байгаа шүү дээ. Хүмүүс яагаад тэр Исланд Гренланд хоёрыг нөгөө Трамп яриад байгаа. Гренланд, Исланд хоёрын нэрийн солилцсон. Айсланд ном ногоо. Мөсөн арал гэдэг байгаа. Мөсөн арал ном ногоо. Гренланд гэ ногоо арал. Тэр чигээрээ мөс. Энэ ямар тэнэг нэм нэр өгчтэй л гэж хэлдэг шоодод. Исланд чи ерөөсө газрын гүний дулаан. Тэр хойд өрөөгт байгаа ном ногоо арал байгаа учраас тэр чинь галтуул. Ерөөсө хөрсний дулаанаараа бид нар ягаад ч Исландтай адилхан биш юм байна л да. Тэгэхээр зэрэг бид нар өөрсдийнхөө онцлогод харсан л шийдлээ гаргах. Жижиг гол дээр бол усан станцаар жижиг усан цахилгаасаа зэгдэг Монголд бол хэцүү юм байна тийм. 100 бол одоо цахилгааны илүүдэлтэй тэгж болддог бол би ч гэсэн одоо нэтээс жижигхэн реакторууд $150 молын реакторууд байгаа. Тэр реакторыг одоо хойд гол дээр аваач тавьчмаар л. Тэгтээ манайх нэрээс үүний ясантай ба тийм. Өвөл хамгийн их тог хэрэгтэй үед усаар гаргах гэхээр ус нь хөлдчихтэй юм байна те. Том станц л шүү дээ. Салхиар гаргыг гэхээр салхигүй болчтой юм. 5 м/сек. Тий. Нараар гаргыг гэхээр нар нь хүчгүй болчтой юм байна. Тэгэл өстой сайж мөс нүүрстэйг л үлддэг юм байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр нүүрстэйг л үлддэг. Өөр ямар арга вэ? Тэгэхээр нүүрсээ түшиглээл яг зөв хүчин чадалтай юм барайл тэгэл балансаал зөв барих. Ийм л шийдэл байгаа юм биш үү манад бол тий. Бодтой. Тэр одоо байж байгаа тэнийх холоос хайгаад тэргүй төмөр зам хамаг юм зам ярих юм. Шивээ 2 тэрбум тонн үрсэн. За Улаанбаатар 4.5 сая төлдөг. За 9 сая болгоо. За тооны машинд бол за бүр 10 сая болгоо. Тэгээ 20 тэрбум тонныг хизээ төлж дуусгах юм бэ. Тий. Тийм биз дээ. 10 саяас тий. Тийм л бодох. Тэгээ өөр юм байхгүй. За тэгээд ирчээд явна өөр үнэхэр байдаг бол тэр ярьж байгаа бол тэр нэг аж үйлдвэрийн зохицлуур аж үйлдвэрийн зохицлуур гэдэг чинь асрах тогно юм. Тэгвэл нөгөөдөлдөө ганцхан за чи заавал давхар хажуудаа станц барь. Заавал станц барь. Станц чинь чинийхийг хангаа цаана нөгөө төвлөрсөн буюу нөгөө айл өрхөд тэдийг өгж явах хэрэгтэй гэл. Тийм гэрээ ячиж болдгоо юм юм байна. Тий, надад бол өнөөдөр үнэхээр эрчим хүчний баланс дээр л гол анхаарлаа төвлөрүүлэх гэж байгаа учраас бусдымыг асуумааргүй байна. Бусдым асуух юм зөндөл гарч ирэх гээд байна л да. Одоо энэ их үнсийг цааш нь явах вэ? Үнсний менежментийг яаж хийх вэ? Үнсээр ямар үйлдвэрлэл хийх вэ гэж бодогдох гэлэн. Тэгэхээр тэр зэргийг одоо тэр асуудлыг өнөөдөртөө орхив. Гэтэ өнөөдрийн ярилцлага дээр бол бидний ойлгож авсан гол зүйлүүд бол Монгол улсад ямар нөөц нь хязгаарлагдмал байдгийг, ямар нөөц нь илбэг байдгийг. Гэхдээ хизээ тэр нөөцнүүд нь одоо хүртээмжтэй, хизээ хүртээмжгүй болдгийм бэ гэдэг энэ цаг үеийн одоо календартай байхгүй бол календар гэдэг юмыг бодлогонд бас оруулж ирэхгүй бол бид нар ерөөсөө эрчим хүчний хүртээмж гэдэг зүйлийг бас үзэж чадахгүй нэ гэж бодлоо л доо. Тэгэхээр зэрэг газрын хуваарлалт, тэр нөөцийн хуваарлалт, тэгээ хамгийн гол нь тэр болгын зохицуулт балансыг барих, тэр балансыг барихтаа цагийн хуваар гэдэг зүйлийг одоо яг энэ өгөгдөлтөд харуулж хийх юм байна л да. За цагийн хуваар гэсэнс би чамаас нэг юм асууя. Чи бол хөдөлмөрийн хуваар гэж айгүйх ярьдаг, цагийн хуваар гэж айгүйх ярьдаг. Чи нэг компани нэг жишээг ярьдаг да. Тэр жишээгээ чи надад дахиж ярьж өгөөч. Нөгөө нэг линцээ илүү. Линцэгийнхэн ямар цагийн хуваараар ажилладаг, яадаг гэдэг гэдгийг хүний нөөцийн цагийн хуваар маш сонирхолтой маркетинг үйлдвэрлэлийн цагийн хуваарыг маш хүчин хамаагүй. Гэхдээ тэр чинь бас сонирхолтой цагийн хуваар шүү дээ. Хүний нөөц
орон нутгийнхаа дээр хүний нөөц борлуулалтын тэр аягүй гой цагийн хуваарьтай зохицуулсан байдаг гэдэг. Тийм Америкийн компаниас нь юу жижигхэн болсон 500 үнэтэй тийм 500 үнэтэй болсон. 500 мянга юу? 500 юу? 500. 500 үнэтэй юу? За 500 үнэтэй болсон. Компани өөрөө 500 үнэтэй. 500 хүн 500 гула фермер. За. Дээр нь тэр үйлдвэрийн ажилчаа. За. 100 бүгдээр наваа цаагаад тариад алга болчихдог. Фермерийн ажлыг хийгээд алга болчихдог. 100 яагаад бол 100 бол нөгөө бараа бүтээдэг гэж нэг тэнд ачаал угсарч мөсрөх. Төөрөмж хийдэг. Тэгээ өвөл болоод ирэхээр бүгдээрээ үйлдвэр дээр ирээд ажиллаждаг байхгүй. Тийм л хуваар байсан. Тэгээ би иймэрхүү энгийн хуваар л зүгээр гэдэг чинь нөгөө төрөний юу байхгүй. Яриад байгаа нь цахилгаан байхгүй. 100,200 боллоо. Ямар ч хүн бизнес байрлаа өрсөлдөө үүсгэй гэж бодоход одоо манайх станц барингууд асуудал шийдэх чинь гэж бодоод байгаа. Гэтэл тэр хүн чинь одоо яг станц барих юм бол ингээд 300-аар дутж байгаа тэр нь оройн 2-3 цаг дутдаг дээр л станц барих гэдэг байна. Тэгээд 11 12 1 2 гээд 3 сар шөнө 2 орой 2 цаг тог зарах юм бол станц барих тийм тэнэг хүн дэлхийд дээр олдох уу? Үлдсэн 9 сард нь илүүдэлтэй 3 сард нэг борлуулалт байхгүй нөгөө. Тийм байна. Хинт зарах уу гэдэг асуудал үүсгэж байна. Бусдуудтайгаа чи одоо ингээ нэг гаргалаа. Хов хомб байлаа гэж үдээ тий. За. Тэгээ чи өдөр болго 10 талах үйл зарах ёстой гэж хамаа тулах чинь. За. Чи 10 талхаа үйлдвэл. За. Тэгэнгүүт цаанаас нь болохоор би чамаас бол ерөөсөө 7 хоногийн 1-р 2 дахь өдрийн орой юм 1-р 2 дахь өдөр 2 талхал авна. 8 талхаа чи яана уу юу чиний асуудал. Үлдсэн бас сарууд гэдэг ингээд чи тийм бизнес хийх үү? Хийхгүй шүү дээ. Тэр олон талхыг яах юм тийм үстэй тий. Тийм хөлдөөдлөгөө дэлхийд дээр байх уу? Байхгүй. Чи өдөр болго 10-ыг өдөр болго чи 10 талх үйлдвэрлэл. Гэхдээ бид нар чамаас нэг дэх юм уу хоёр дахьд аль нэг өдөр наад 10 чи авч магадгүй авахгүй ч гэж магадгүй. Нэгд өдөр бол бат 10 чи аавна. Хоёр дахь өдөр 10 чи авч магадгүй өгөөч гэж магадгүй. Үлдсэн 5 өдөр би авахгүй шүү. Авахгүй шүү гэвэл тийм тэнэг дэлхийд дээр байгаа. Тэгэхээр яг ийм тэнэг байдлынхаа ийм ярьчаад энэ нэг одоо гаргаад гэхэлэр нэг л гадаадууд станц бариулдгүү тэр эсэргүүцээд энэ эсэргүүцэл тэнэг юм яриад байдаг. Гүйцэд балансанд л байгаа шүү дээ. Тэгвэл станц гэдэг зүйлийг барихын тулд эхлээд тал худалдаа авахчаал олох хэрэгтэй. Тал худалдаа авахчаа хаана байгаа юм бэ? Тал худалдаа авахч чинь баталгаатай талхаа авна гэж гарын үсэг гэрээнд зурсны дараа л станцаа барих нь шүү дээ. Тий. За яг энэ дээр дахин хэлье. Дахин одоо чиний сая ярьсан дээр яг энэ хэсгийг дахин яриа. 5 дугаар цахилгаан станцыг барих гэсэн компаниуд гараа явцсан гэж хэдвэрэн тэгсэн. Тэднэр тэгвэл ерөөсөн Монголын засгаас ийм л юм асуусан юм шүү. Танах тагоо үргэлж ав. Тэгвэл би хөрөнгө оруулаад энэ станцыг чинь барив. Үргэлж авахгүй гэл би боллоо гэж гарсан юм шүү. Угсаал тийм шүү дээ. Угсаа нөө тариф гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би танах нэг ойролцоогоор тийм л гэрээ өсөж байгаа шүү дээ. За би нэг ойролцоогоор одоо нэг багцаал за нэг сая киловаттог нийлүүлнэ шүү. Одоо сарда нэг өдөртөө. За нийлүүлснэгээ тэд дээр нийлүүлнэ шүү. Танах саяга авсан ч аваагүй ч яг өдөртөө саяар тооцож мөнгө аавь шүү л гэж ийм л гэрээ хийж байгаа. Тийм гэрээг л санал болгоод 100 хүн олдохгүй болохоор л гардаг байх тийм. Тийм л юм байна. Тэгэхээр наад чинь байгаа. Тэгэхээр нөгөө энэ талаас ирэхлээр манайхан нөгөө талаас хүн буруутгаад байгаа юм байхгүй. Манайд тэр нөгөө станцгээд гараад ирэхэд за би 600 барьчлаа гэж. За 450-ыг нөгөө сайн хэлдэг шиг 450 нь бол би ерөөсөө өдөр шөнө өглөө орой 100 өвлгөө би авнаа гэдэг хүн манад байхгүй болол баригдахгүй байгаа шүү дээ. Тийм байна. Тийм. Нэг амар нарийн юм байхгүй. Үйлдвэрлэгч нь байхгүй. Тий. Одоо нөгөө Эрдэнэт үйлдвэрийн хажуу цахилгаан станц барих бол хамгийн амархан байсан байх нь шүү дээ. Одоо Эрдэнэт чинь 80. Тий. Эрдэнэт чинь 80 гэдэг эрэнгүүт Эрдэнэтэд сайн ингэж яах гэж байгаа байхгүй. Эрдэнэтийг өртгөөд эрэнгүүт Эрдэнэтийн станц яг Эрдэнэт үйлдвэрээ бүрэн хангаж явж ирчээд эрэнгүүтээ нөгөө шинээр орон сууц барингууд нөгөө анх барихтаа за Эрдэнэтийн ажилчдад хэдэн орон сууц гэж нэг хэдэн байдаг шүү дээ. Хуучин хөөхөө хорооллоо. Тэгээ Эрдэнэт үйлдвэр гэж бодоод станц барьчихж байгаа байхгүй. За гэтэл Эрдэнэт чи одоо хэр зэрэг авраг боллоо. Хөрхөө ойлгоод хаанаас вэ? Хотын тогтоо холбож байгаа. Сая бид нартэй ярьсан шүү дээ. Тог хаан тасарч байна. Үйлдвэр тасрахгүй байна гэдээсэн шүү дээ. Яг тэгвэл станц нь өөрийнх нь станц нь тэрийг хангаад байдаг тийм. Байрнууд нь бидраас авч байгаа учраас хотоос авч байгаа учраас дагаа баларчж байгаа. Хотоос авч байгаанууд дагаж байгаа. Дархан муу ялгаагүй.
Тэнд барьсан хэдэн том үйлдвэр дээр нь орон сууцны оруулалтыг гэл станц барьсан. Үйлдвэрөө зогссон байгаа. Тэгэхээр нөгөө станц асуудалгүй ахын сэлэнг хоёроо хангаад байгаа байхгүй. Хэрв дархны нөгөө хуучин социализм үед барьсан аврах том үйлдвэрүүд барьсан бол дархан өргөжүүл яг эрдэнэ шиг юм болох үс. Тийм байна. Хоттой цогт таван тасраад байх юм тийм. Тэгэхээр л нөгөө хэрэглэгч, нийлүүлэгч хоёрын одоо үндсэн хэрэглээ ядахтаа тэр нөгөө цахилгаан станцын чинь үйлдвэрлэж байгаа тогийн ядахтаа нэг 60-аас 70% үндсэн хэрэглэгч нь байнга авдаг байж цахилгаан станц гэдэг юм баригдах нь шүү дээ. Тийм үндсэн хэрэглэгч байхгүй зүгээр одоо биднэрт дутж байгааг юм л хангаад үг гэвэл хинч барихгүй нэ шүү дээ. Тэгээ бид нар чинь үндсэн хэрэглэгч биш юм байна шүү дээ. Яг үндэ. Тийм тэнэг хүн гэж. Гэхдээ би одоо би айлын хувьд би бол альва нэгэн цахилгаан станцыг шинээр байгуулах хэмжээний үндсэн хэрэглэгч би биш юм байна шүү дээ. Зөв байгаа. Зөв ойлгож байна. Хин миний одоо ирээдүйд хүсэж байгаа энергийг үндсэн хэрэглэгч нь байх вэ гэхээр өдөр шөнөгүй 365 хоног ажил хийдэг үйлдвэр гараад ирэх юм бол тэр үйлдвэрийнхээ хатавчанд би орж цахилгаанаа олбуулах нь одоо цахилгаан станц байгуулах гол шалгуур юм байна шүү дээ. Тийм ч байгаа болоод хаагаад ч үн тариф байдаг шүү дээ. Үн тариф чи commercial rate нөгөө юу гэдэг шүү дээ. Family rate гэ хоёр тустай, household rate гэ хоёр тустай байдаг шүү дээ. Айлч газар household rate буюу өрхийн тариф Монголд ч бай, дэлхийн хаач бай. Дандаа нөгөө бизнес хэрэглээ. Нөгөө commercial хэрэгцээрээс нөгөө хамаагүй хямдхан байдаг шүү дээ. Тийм байна. Бид нар чинь дайврууд учраас. Тийм. Дайвар хэрэглэгч нар юм байна. Тэгэхээр яг явж ер нь capricious гэж нэг үг байдаг шүү дээ. Нэг тийм нэг маягтай айлгүй учир нь олддгоо гэдэг нэг тийм үг байдаг шүү дээ. Яг эрчим хүчин дээр бол яг өрхүүд бид нар бол ер нь хамгийн capricious хэрэглэгч нар юм байна л да. Тийм учраас биднийг түшиглэж ямар ч тооцоо хийж болдгоо юм байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бааргүй тооцоо хийж болох, бааргүй тасралтгүй ажиллах үйлдвэр тэгээ бааргүй тэр 365 хоногийн турш тэр мөнгөө төлөх те маркет өөрөлдөл маркет нь яг аж үйлдвэрлэл юм биш үү? Үйлдвэрлэл тийм байна. Тэгээ энэ маркет нь одоо жишээлбэл ямар маркет байх уу? Ямар сезонд ямар маркетаа бид нар дэмжих үү гэдэг дээр бодохгүй бол энэ чойжчин ганцаараа хийж чадахгүй юм шүү. Аж үйлдвэр эрчим хүч хоёр чинь цуг чойжо чинь юу юм биш үү? Ороолол. Харин тий чойжо чинь хамгийн найдваргүй хэрэглэгч нарын тэгээд дээр нь хамгийн оруулахын тулд сайд ус юм шүү. Хамгийн их тэгээд нөгөө нэг бидний одоо маягийн тий одоо яг үндсэн хэрэглэгч нартайгаа ерөөсөн чойжодгүй ажиллахгүй юм ба шүү дээ. Үндсэн хэрэглэгч нараа эрчим хүчний их үүсвэртэйгээ холбох, үндсэн хэрэглэгч эрчим хүчний одоо их үүсвэр хоёроо цуг хөгжүүлэх, цуг байлгах энэ бодлого ерөөсөө байхгүй. Ер нь үеийн үед манай Монголын засгийн газрууд чинь аж үйлдвэрийн сайдан тусдаа, эрчим хүчний сайдан тусдаа. Энэ аюу тэнэг юм шүү. Яг тэгвэл манай Монголыг эрчим хүчтэй байлгахыг үл аж үйлдвэр эрчим хүч хоёр нь цугл байх хэрэгтэй юм шүү дээ. Гэхдээ ерөөсөө л юу л байгаа шүү дээ. Бодлого нь яг гаргал ирэхээр хаагаад ч бол эрчим хүч аж үйлдвэр хоёр чи ерөөсөө ямар салгах, ямар боломжгүй байна. Тийм байна. Эсвэл элэг дэлүү хоёр шиг л юм байна. Тийм шүү дээ. Тэгэхэд манайхан нэг тусдад гарчиг өгөөл тусдад нь сайд томлол, тусдад нь дэд сайд томлол, тусдад нь яам байгуулал ингээл зардлаа нэмээд шал харин ч энэ зардлаа нэмээд хоёр тишин салгаснаас болоод бүр ингээ мандах асуудал эзэс шийдэж чаддаг. Тэр манах шиг оронд байсан бол яг одоо ингээ нүүрсэн дээр тулгуурладаг орон байх юм бол бүр наадтай чи Эрдэс баялагын ямыг нэмчмээр байгаа. Тэгээ Эрдэс баялагын ям аж үйлдвэр эрчим хүч гурвч нэг л яам байжсэн тэр байхгүй. Тэр үед юм байсан уу? Тэгэхгүй шүү дээ. Би ч одоо тэгээ энэ бол зүгээр хуучин яам байдаг. Юу байгаад аж үйлдвэрчилтийн яам гэж байгуулаад аж үйлдвэрлэлийн яам дотор бол эрчим хүч аж үйлдвэр уул уурхаагаас хариуцсан 3 газартай л байна. Нэр тийм л юм байна. Төлс нэг тустай яамд байж ямар шаардлагагүй шүү дээ. Тийм төлс түүхий эдэн. За ястаа сонирхолтой гой гаргалгаануудыг гаргаж ярилцлаа. Баярлалаа. Өөр нэмж хэлэх зүйл байна уу чамд? Өөр юм ч юм дээ. Чожоо огцор гэ. Чожоо яваач. Чожоо чадахгүй байна. Зам шатраа та нар чадахгүй. Тий. Та нар хулгайч зогсоож чадахгүй. Та нар юу ч чадахгүй зүгээр болчихдохгүй. Гэж л хэлмээр байна да. За миний подкастын миний лайвын өрөөнд ирж одоо лайвыг хүч оруулж подкастын манай анхны зочин басанд баярлалаа. Ярианыхаа эцэдгийг бодсон ч уур үрчлээ. Тэгэхдээ гэрэл гээтэй ямар дуусгав? Гэрэл гээгээ бол байгаа штэ. Ирэхэд над бол хувийн хвшлийг хийж байгаа ажил бол аягүй таалагдж байгаа.
Тухайлбал өөрөөсөө янз бүрийн дулаалгын материал нөгөө нэг сүүлийн үеийн технологиг бол өстой аюу соргог оруулж иж дээр нь хүмүүсийнхээ худалдаа авах чадвар гэж нэг юм байна. Тэрүүн тааруулаад тэр чинь байна. За бизнесийнхаа аюу сөхөөтэй хурдан хөдөлгөөнтэй байна. За хүмүүс дээр нэг ингээл хараад тахад бол за эддрийг хараад бүтэхгүй юм байна өө. Өөртөө ойл аргаа олъё гэдэг нь бол бүр дамгаа болцсон байна. Тэгэхээр хамгийн сайн мэдээ бол энэ хувийн хвшлийн маш шуурхай ялангуяа жижиг дунд үйлдвэрийнхөө төргөн шуурхай мэдрэмжтэй хөдөлж байгаа. Хүмүүсийн энэ нэг бүтэхгүй юмтай зурлаж эдний хотлоо ярихыг харуул нас хүүцэхгүй гэдэг хандлага их надад зүгээр санагдаад байгаа. Тэрийг ч битгаар сая энэ зөв үнэхээр мэдэрсэн шүү тий. Үнэхээр мэдэрсэн шүү. Ингээл дулаалга хай гэхтэл зүгээр төрөл төрлөөрөө нар хай гэхтэл төрөл төрлөөрөө тий. Газ хай гэхтэл төрөл төрлөөрөө ингээ сая үнэхээр гарч ирж илээ. Яалтчгүй 100 гэхтэл одоо хичнээн төрлөөрөө гарч ирсэн тий. Үнэхэрийн олон сонголтуудыг бол зах зээл дээр бий болгосон байлээ шүү. За ингээд Дамбын байшингаар зочлоороо бас Дагигийн тайлантай танилцаараа. Тэгээд Дагита өөр хүмүүс бас сонирхож байгаа хүмүүс бас уулзаж ярилцаж олон гоё сэдвээр ярилцлаарай гэж энэ ташрамд хамтрагчаа сурталчлаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. За манай зочин басанд баярлалаа.